Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань энэ үлрэлийн 18 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За, өнгөрсөн 7 хоногт бид аврагуудын лигийн лигийн шатны 6 дугаар тойргийн тоглолтууд, за Европа лиг, конференц лиг ээлж тоглолтууд үрсэн. За, бусад лигийн тоглолтууд мэдээж 12 дугаар сар учраас ачаал өндөртэй ойрхон тоглолтууд болохыг боллоо. За, өнөөдрийн нэвтрүүлэгт бүтэц бүрэлдэхүүний хувьд бол өөрчлөлт орсон. Манай төвшөө Тэмүүлэн хоёр маань орж ирсэн. Мэдээж их хоёр их маань дугаар яаж таслах вэ? Хэн? Бишээ нөгөө Цэнгэл маань төр хугацаанд төр юм уу? Төр. Бүр хавар хүртэл биш юм уу? Тэр чинь харин төр шүү дээ одоо. Харин тийм энэ үйлрэлд ирэхгүй юм шүү. Нэг ингэхэд хүрээд ирэх байл. Энэ жил ирэхгүй юм шүү. Энэ жил болоо. Одоо ингээ яалахгүй бол өнгөрч. Тийм Арсеналынхаа тоглолтыг хажуунаас нь үзэхээр явсан. Одоо нэг нөгөө 20 жил хүлээсэн нэг цомын нэг хажуунаас нь харчих санаатай л. Явсан. За одоо ер маань болохоор бас чөлөө авсан. Ингээд та гуравтаа орой мэндэ хүргье. Орой мэнд. За удаан суусангүй. Одоо сайхан ярьж өгнө шүү дээ. Ярио сайхан ярьсан. Дотроо бугалцсан байгаа. За аврагуудын лиг хэдүүлээ эхлээд ярина. За аврагуудын лигийн одоо 6 дугаар тойргийн тоглолтууд дотроос ер нь бол тойрог болгонд апсайтууд гарч байгаа. Гэхдээ Аталанта лигтэй муу байгаа Аталантаг арайч бас Челсиг хожичихгүй за оноо авахгүй тэнцээд дуустдаг юм болов яа гэм бол гэсэн чинь хожиж шүү. Энцо Мареска нутуруугаа явсан мэт ч. Аталанта тэгээд юу юм бэ? Өнгөрсөн жил Атланта их өндөр оноотой аврагуудын лигийг хэсгийн шатыг дуусгасан. Тэгээд яг нөгөө дараагийнх дээр шууд хожигдсон. Юутэй таарчлаа одоо. Брүүгэ байсан уу? Атланта ч нэд нодлон бол Гасперини байсан шүү дээ, тийм. Тэгээ нодлон чинь эхний 9 дотор байжгаад тий. Эхний 8-аар багтлуу Аталанта. Үгүй чуд хамгийн сүүлийн тоглолтоор 9 рүү чөлөө орсон байхгүй юу? Тий. Яг улаан шугны ард. Өөрсдөө тэнцчихдээ сүүлийн тоглолтоор 8 дээр. Тэнгүүтээ бүр хавар гарчсан багт малтардаг. За энэ Жоу Педро нэг бол хийсэн байдаг. За энэ зөрүүлээд Скамака. Англид очроо олоогүй. Скамака бэртлээс ирсэн чинь тэгэл бас Яг Скамака яг май мөрг гээл өгчлөө л дээ. тий өөрөө ч тэгээд бараг 2 м орчим штэ. Тий. Яг л одоо мөрөх гэж л төрсөн. Довтлогчтой байсан. Тэ чи нэг иймэрхүү өндөртэй байхад чамд ингээ бөмбөг ирвэл Мөргөн штэ. тий. Мөрхөө өд мөргөн тэр нь гол болохгүй. Тий. За энд бол маш сэргэлэн байж бөмбөгийг хурдан тоглолтод оролцуулж эргээд Бэлэг залуу шаралдаг Каталар 2-1 болгожээ. За энэ гол ч бүр нөлөө хойно орсон. 83 дээр орсон. За нэг боломжоо алдсан те. Паладино. Ингээд Челси чинь 4 тоглолт дараалаад хожиж чадаагүй. Сурвалтай болсон шүү дээ. Тийм сүүлийн тоглолт хүртэл. Одоо Премьер лигийн тоглолт хүртэл Лиг мэгтийн нийлээ те. нөгөө Барсаг хоцсноос хойш хожиж чадаагүй гэх. Нөгөө Барсаг хоцсон баг утас чинь хараалтай байна гэдээсэн шүү дээ. Тэрнээс хойш 4 тоглолцсон юм уу? Тийм. Юуны одоо саяны тоглолтын дээр хин Жо Педро бол аврагуудын лигт өөрийнхөө анхны голыг оруулж байгаа юм байна. За Шарлта Каталар аврагуудын лигт 8 дахь голын дамжуулалтаа гэж байна. Челсиг нэг цуврал зогссон юм байна. Тэр нь эхний хагас тэргүүлээд дуусгасан бол ерөөсө хожигддгүй 41 тоглолт хийсэн байх шүү. Аврагуудын лиг 37 хожиж 4-т нь тэнцсэн. Ерөөсө хожигдохгүй байсан чинь сая эхний хагас тэргүүлж өндөрлүүлчихэд хожигдчихлоо. Хамгийн сүүлд бол 2013 онд Базел тэр үед тэргүүлж ягалах малах байсан уу? Салах Базелд байсан тий. Тэр үед нь бол нэг хожигдчих байжээ. Челсигийн хувьд харин нэг таагүй зүйл байгаа. Тэдний аврагуудын лигийн аялал байна. Аврагуудын лигт эсрэг багийн талбайд 5 тоглолт дараалаад хожил авч чадаагүй байна гэсэн юм зуралтай. За эсрэг багуудыг харах юм бол өнгөрсөн жил мэлэн байгаа тий. Тий. Одоо өнгөрсөн үйлрэл чинь бол конференцд байсан. Тэрний урд үйлрэлийг оруулаад явж байгаа юм тий. Оруулаад явж байна. За чанга талбаанууд байна. Сигнал Идуна, Сантьяго Бернабеу, Аланзара. Реалих дээр чинь очоод 2-0 болсон шүү тий. Нөгөө Родриго 8-7. Тийм. Карабах ч бас чангал талбай л та хайр.
Дортмунд дээр яасан. Карабах ч сая тоглосон юм уу? Токиевийн зэмлэл хүрээ. За тэгээ Аталантагийн талбай дээр 2-1 ярцтай ялагд хүлээлээ. За гэхдээ энэ бол нэг тийм амар зүрхтэй хүнд юм туссан юм гайгүй. Яах вэ? Шүүгээ нөө дараагийн шат руу орох нь тодорхой. Орох юм чи ярьж байна. Тэндлэг болно тий. Гэхдээ одоо 13-т яваад шүү. Тий хамаагүй шүү дээ. 28-аар л орж ивэл. Плей-офф тоглоно. Тий. Челсигийн талаар ярьчих юм уу? Ер нь Челси яаж нээж ийн. Би одоо фэн байгаа болохоор бас нэг юм асуух гэдэг байгаа байхгүй юу? За. Энцо Мареска ч сая инглиш шүү дээ. Энэ тоглолтын дараа санагдаж байна. Эвертон тоглохоос өмнө яг энэ 72 цаг 48 цаг энэ 2 хоногийн хугацаа бол миний хамгийн хэцүү 2 хоногийн хугацаа байлаа гэж хэлсэн шүү дээ. Хилийн баг хурал дээр тэгээ яасан бэ гэсэн чинь дэмжлэг ерөөсөө надад ирэхгүй байна гэдэг байхгүй. Ямар дэмжлэгийг хүсэж байгаа гэсэн чинь нөгөө арын албаныхын ч юм уу баг клубын дэмжлэг юм байна. Тэр нөгөө хүчний дэмжлэг нөгөө фэнүүдийн дэмжлэг бол биш. Би фэнүүдтэй хайртай. Тэр бол өөр тусдаа асуудал. Гэхдээ одоо клубын дэмжлэг бас тийм ирэхгүй байна гэсэн юм ярьж байна. Тэгээд би гайхсан байхгүй. Энцо Мареска ч одоо өнгөрсөн жил конференц лиг төрүүлсэн тий. За цом авцсан. За тэгээд Аруудын лигийн эрхээ авцсан. Клубүүдийн дэлхийн авраг авчичаа. За ингээд одоо хүртэл ер нь миний бодож байгаа Энцо Марескагийн ярьцлага энтриг үзээд ер нь ингээд ажиглаад байхад ер нь одоо хүртэл итгэхгүй багш байна. Энцо Марескад. Тэг хамгийн залуу бүрэлдэхүүнтэй байгаа. Миний хувьд бол Марескад одоо бас нэг итгэл жоохон ч гэсэн хүлээлгтэй цаг нь болцсон болоо гэж хараад байгаа байхгүй. Яг тэгэхээр бас нэг 2 цомтой Аргуудын лиг эрхээ авчлаа. Ингээд Премьер лигт нүүлэлт бас яг хаа сүүлийн хэдэн 3 4 тоглолтыг статсан бол дажгүй яваад байгаа шүү дээ. Тэгээ ялангуяа энэ жил чинь Кайседон гэхэд 4-5 тойрогт байхгүй. Эхний 15 тоглолт. Палмер нь 11 тоглолтод оролцсон. Тэгээд Дилапын авсан тоглолт чинь тоглохгүй байна. Тэгээ Вайкол нь баг тоглолт нь бараг ч угаасаа оролцоогүй явж. Ийм бүрэлдэхүүн гэхэд бас дажгүй яваад байна. Гэтэ клуб нь яг эцсийн байдлаар итгэхгүй яваад байна уу да гэж бодоод байна. Та итгэж гин үү Энцо Марескад? Гэхдээ яг ер нь бол одоо Энцо Марескагийн Челси бол ямархуу төвшин тоглох уу? Ямар багтай нэг одоо таарлаа гэхэд та нэг энэ хавцаа тоглолчондоо гэдэг нэг юм баримжаа бол гарцсан шүү дээ. Ер нь Савлгаа бол байхгүй тий. ер нь бол жоохон тогтож байгаа шүү дээ одоо. Тий. Яг сая бол тэгээд нэг юм 1 кг 2 тамирчныг илүү өвлийн солилцооны амин сонхоор авмаар байна гэдэг юм санал тавьсан байлээ л дээ. Тэрийг нь баг бол бас жоохон үнэтэй байна гэсэн юм уу да. Тийм л юм болсон юм л шүү дээ. А тэр хэцүү 48 цаг гэдэг чинь нэг Атлантад ажигдж мажигдаад. Тэрийг хэлж. Тий, яг хөө тэгсэн. Тэгээд тэр чинь нөгөө бүр юу сэтгүүлч тодруулаад асуусан байхгүй. Яагаад энэ фэн юм уу? Дэмжлэг хэрэгтэй байна хахаар клубын дэмжлэг, фэний дэмжлэг гэсэн чинь клубээс ер нь нэг л жоохон яг хөө цаанаа л нэг тийм асуудалтай байх шүү. Гэтэ одоо бас багууд энэ юунууд дасалжуулагч бай, том тоглогч клубын юмаа бас ингээ айхтар ярьдаг болчихлоо шүү тий. Тэгээ шүү хэлхийн баг орлон тэр тий. Жоохон шүүгдүүлсэн үлгээд юм шиг. Аталантад ажигдсны дараагаар бас жоохон хоорондоо жоохон маргаан заргаа үүссэн юм шиг үлээ зарим хүмүүсийн. Ер нь тэгээд клубын удирдлагын зүгээс одоо Америк боссууд бол Марескаг яг энэ хүн энэ Челсиг одоо Английн топ төвшөнд аваач нь гэж бодож гэнэ үү? Эсвэл тэр хүртэл энэ багийг ингээд дээд төвшөнд нэг айтаахан аваа явчихвал болоо гэж бодож гэнэ үү гэдэг дээр Мареска яг дунд нь байгаа юм шүү. Өөрт нь эсвэл тийм сэтгэл төрүүлсэн байгаа. Тэгэхээр магадгүй ер нь яг энэ топ төвшний дасалжуулагч юм уу эсвэл тийшээ аваач дасалжуулагч юм уу гэдэг дээр л эсвэл яг жоо харилцаж магадгүй. Танд одоогоор юу гэж санагдаж байна? Топ төвшний дасалжуулагч мөн үү Мареска? Гэхдээ ер нь энэгээрээ л явах бах уу? Марескагаар. Тий. Тэрнээс ч нэг тийм Ньюкаслын дасгалжуулагч одоо аврагуудын лигт дасгалжуулал яваал байгаа сте. Тэрний хажууд Мареска ч хөлбөмбөгийн түүхэнд хэм билээ. Тийм сте. Хөлбөмбөгчөөрөөч тэр бүх юмараа л од том штэ. За тэгсэн чинь маргааш нь Жузеппе Мяца зингэлт хүрээлэнд Интер талбай эзнэр зочноор Ливерпул ирсэн. За энэ хоёр нэг тийм олон бас аврагын лигт хараад байсан түүхгүй. За ер нь бол нэг хил ам дагуулсан одоо нөгөө энэ тоглолтын дээр чинь нөгөө саалгах чинь сэтгүүлчдэд ярьснаасаа болж Үл ирсэн. Үлдсэн. Жимдээ ганцаараа Стори хийсэн. Зураг постлсан. Жимэд хараад Ливерпул хотын нэг годомж цэцэрлэг түрээлэн дотор сандал дээр сууж байгаа стори хийсэн байсан.
Их юм орсон. Сала ер нь бол хүндлэл өссөн тий. Тий. Тэгж хүндлэхгүй байна. Чи юу зүгээр л нэг тоглогч л гэж байна тий. Тэгсэн. Тэгээд л ер нь яг сэлгээнд суулгаж гол нь Салахыг сэлгээнд суулгаад Субслайг барууны довтлогоон дээр гаргаж ирээд байгаа шүү дээ. Тэгээд Joy Gomez ч юм уу, Bradley ч юм уу ялангуяа Gomez-ыг бас үлд их ашиглаад байгаа. Тэгээд тэр нь гол нь болоод байгаа байхгүй. За энэ бас амар цогцолт орчихсон шүү. За тэгээ энэ тоглолт бол ер нь бол 0-0-оор л дууссан шахуу тоглолт л доо. Тэгээ сүүлд нэг пенальти орж ирж байгаа юм тий. Вирц. Финал тавьчихсан шүү. Тэгээ Интерийнхэн бол пенальтиг ерөөсөө зөвшөөрөөгүй. Шүүгч бол заасан. Субслай. Ингээд нэг тэгэр дууссан тоглолтоо. Субслай л үнэхээр гоё юм тийм аа. Хаач тоглолт шүү дээ. Одоо бүр Салахын байр нь барууны довтлогоон дээр тоглолцсон явж шүү дээ. Гурван төвийн хаач хамаагүй тоглолч шүү дээ. Барууны хамгаалтан дээр тоглолч, довтлогоон дээр бараг зүүнд гаргасан шүү тоглохоор. Ливерпулийн одоо Валверде юм аашин тий. Валверде ч бас замбраг болон байрал тоглоно шүү дээ. Сая сүүлд одоо зүүн зүгээрийн хамгаалагчаар тоглосон ч байж байгаа чи. За тоглолтын дээр ингэсэн эхний хагас бол гоолгүй ерөнхийдөө статистик үзүүл за тоглолтын статистикч харалтгүй ер нь тоглолтын үзэхэд бол нэг тийм одоо хоёр том баг тоглож байгаа ч гэсэн яг нэг нөгөө хэлэхэд нэг тийм шинжгүй их л довтлогоо аюултай довтлогоонод багтай юм тоглолтууд тоглолт бол болсон. Тэгээ эхний хагас бол гоолгүй өндөрлөлөө. Харин Интерийн талбайд Ливерпул ирээд 3 дараалаад хоцсон гэсэн амжилтыг бүртгүүлсэн байж байна. Эсрэг багийн талбайд энэ харин их сонин зүгээр шал сонин хөлбөр болж харсан. Эсрэг багийн талбайд Ливерпул Мохамед Салах гүйгээр 2009 оноос хойш анх удаага хожсон гэсэн ийм үзүүлэлт баримт гарч ирж шүү. Хамгийн сүүлд 2009 оны 11 сард Дебрецен клубын талбайд очиж хожих үед Мохамед Салах тэр угаасаа Ливерпулд байсангүй. Тэрнээс хойшоо бас нэг аваргуудын лигт хит орсон. Гэхдээ өнчгөн их байсан. Орохдоо эсрэг багийн талбайд бол эрэхтэй хождгоо байжээ. Салахгүй үедээ. Салахтай байх. Тэр нэг Мижландыг хүртэл хождог газар дээр тэнцсэн тий. Санаж байна уу? Тий. За нэг юм байна. Тэгсэн тэр үед нь тэр тоглолт нь одоо Жеми Карагерийн Ливерпулийн төлөө сүүлийн тоглолт гэж байна шиг. Тэр дээр юмнууд бол гарч ирж шүү. За Интер нөгөө талдаа харин талбайдаа бол ер нь ямар ч багийн эсрэг их сайн байсан байна. Тэр цувралыг бол зогсоочлоо. За 2022 оноос хойш хөөх аваас за 22-оос 23 оны үеэр гэж Интер өөрсдөө финалддаг жил. Тэрнээс хойш өөрсдөө ер нь талбай дээр ямар ч багийг авчирсан хожигддггүй байсан чи харин сая Ливерпулд бол ялгал хүлээжлээ. Барселонаг нэг тэгээр хожсон. Тэд нөгөө нэг Ачерби ер нь гол хийдэг. Интерийн талбайд болж байгаа тоглолт нэг сонирхолтой болд юм аа. Баглаа шүү дээ. Тэр Барсагийн тоглолт амар болсон шүү дээ бурхан. Тий. Ер нь бол ингээд сонирхолтой болдог. Сая ч гэсэн бас тэгэл 0-0 гээл дуусах гэж шүү дээ ер нь бол. Тэгээд Симеоне Инзаги байх хугацаанд бол Интер үлрэл болгоно л ерөөсөө дандаа аврагуудын лигийн фаворит багуудын нэгт тооцогдож байсан тийм. Тэгээд одоо энэ хугацаанд ч Интер 3 жилийн хоёрт нь бол финалдлаа сүүлийн 3 жилийн. Тэгээд тэр дунд нь нэг үндсэн жилдээ шүгийн 16 хадлаа Атлетикод хожигдсон санаа. Торгуулийн цохилтоор. Тэгээд торгуулийн цохилтоор хожигдсон. Тэгээд ер нь бол Интер аврагуудын лигт бол сүүлийн жилүүд зур тогтмол дандаа фаворит байж чадж байгаа зүгээр. Энэ үлрэл бол Инзаги явсан. Киву байгаа. Тэгээд Киву бол гэхдээ Инзагигийн яг тэр тоглолтын арга барилыг бол айхтар өөрчлөв. Яг Клоп яваад Шлот Клопын системийг үргэлжлүүлээд илүү сайжруулсантай адилхан Киву бол ерөөсөө багахан өөрчлөлт хийгээд ерөнхийдөө илүү л бас одоо нягтлал болгосон гэж хараад байгаа. Айхтар бол тоглолтын эмнэлтэр нэг тийм өөрчлөлт орохгүй. Агуулгын хувьд бол нөгөө Интер яг байдгаараа байгаа. Бүрэлдэхүүн бол илүү залуудсан. Тий. Тэгээ одоо ерөөсөө их сонин ийм л байна. Би ингэж одоо тийм
Симоне Инзаги Лациод байхдаа бол довтлог дасгалжуулагч байсан шүү дээ. Тэгээ Интерт ирээд нэг дэгддэг дасгалжуулагч болцсон юм. Тэгээд илүү их тийм нягтрал амжилт үзүүлнэ. Дээшээ явал тий. Тэгээ Киев бас тэгэл төсtöөл юм байна. Тийм Киев их төстэй юм билээ. Ерөөсөө Тийм л хүү юм. Ямар ч Эсвэл ер нь Интерийн бүрэлдэхүүн ингэж тоглохоос өөр аргагүй бүрэлдэхүүн байна. Ер нь би харин нэрнгэсээ шууд хэлчихэд баг Интерийн бага бүрэлдэхүүний таазан тулцсан. Ингэж тоглохгүй хамаагүй задгаа тоглол ер нь тавиулчих гад. Тий. Тэгээ Интерийн бас нэг юу байдаг шүү дээ. Одоо соёлч Школ гэх юм уу, одоо Майами Хит гэж ярьдэн шүү дээ. Хитийн соёл гэдэг шиг Интерийн соёл чинь ер нь нэг тийм хамгаалтанд суурилсан л. Тэгээ одоо Итог байх үед амар байсан биз дээ. Тийм л дээ. Нөгөө онцгой нэг гол нь тийм Жозе Морино Интерийн үед чинь тэгэл яг довтлогоо мэдээж сайн супер довтлогч байсан. Гэхдээ нөгөө нэг яг хамгаалт бол хизээч хаягдж байгаагүй баг шиг санагдсан шүү дээ. Одоо ч тэгээд нэг тийм айхтар хамгаалагч байгаа гэхэд хэцүү тий. тий холоос Бастоны л байна л да. Черби гэдэг амар хамгаалагч байх шүү. Леброн шиг л байж байгаа. Юун дээр за энэ тоглолтын дээр ингээд юу нэгтгэн харьцаатай Ливерпул ялт байгуулсан. Ингэснээрээ нөгөө олон дараалаад хожигдоод оноо алдаад байсан дундуураа нэг амьсгаа авах боломжтой болсон. Тэгээд бас сая амралтын өдөр Ливерпул Премьер лигийн тоглолтод олон сайн хийснээр ямар ч байсан одоо нөгөө Мухаммад Салахтай маргалдаад одоо дасгалжуулагч Салах хоёрын хооронд үйл ойлголцлууд үүсээд байсан. Тэгээ олон дараалаад хожигдоод байсан. Тэрнийхээ дундуур ямар ч байсан нэг 3 оноо бүртгүүлснийхээ араас дахиад Премьер лигт бол сайн тоглосноо. Одоо нэг арай одоо өөр байдлаар фэнүүд нь ялангуяа бага харж эхэлж байгаа болов уу гэж найдаж байна. 12 дугаар сарын 10-ны буюу энэ шөнө болсон бусад тоглолтуудын үр дүн хамтдаа харцгаая. За Олимпиакос Кайратыг талбай дээр нууцсан. Кайрат Казахстаны баг хамгийн сүүлийн барьт бишгцэн хിവэрээ үлдсэн бол Bayern Sporting-ийн 3-1. За саяны 2 үзсэн тоглолтоос гадна Барселона Франкфурт гэдэг нэг Европа лигт нэг 3 удирлын өмнө таарсан 2 хариугаа авсан. Bayern Barca чинь хоёулаа эхэлж гол алдсан шүү дээ. Тэгж жаад эргэж ирж гол хоцсон бүр. За PSV Eindhoven, Atletico Madrid бас энэ хоёр ч нэг шүгийн 16 тэр жил нэг таарч ирсэн шүү. 3-2 харьцаатай Atletico хоцсон. За Julian Alvarez бас тэр тоглолтын дээр гол хийчихсэн яваа харагдана. 11-т гол Atletico-гийн өмсөлт аврагууд нэлээд бүртгүүлсэн. За Tottenham харин Slavia бол за бид нар өнөөдөртөө 3-1 авчиа гэж хэлсэн. За Monaco Galatasaray клубүүд нэгтгэн харьцаатай Monaco. За Galatasaray бүр ингээд баг болчлоо. За Марсель Union Saint-Gilloise 3-2-оор Марсель ч гоё юм аа. Aubameyang гол хийсэн явж илээ шүү. Aubameyang хийсэн, Greenwood 2 гол оруулсан. Одоо ер нь амар шүү дээ. Greenwood ч одоо лиг 1-ийн мэрэгэн бууч шүү дээ, тий. 11 голтой. Баруун салгаагүй цөм зөгч шүү дээ. Ямайкийнхаа шигшээр бараг тоглох юм шүү. Ер нь тэгээд Английн баг сонирхгүй байгаа юм шүү. Гэхдээ сонирхоод байгаа юм шүү арай. Greenwood-ыг Greenwood одоо Англид ирэхгүй бах уу? Би бол тэгж л. Би бол сонирхоод байна гэж харсан шүү дээ. Гэтэ Манерийг зүгээр өөрөө бол баг Испани руу явах бодол илүү байх шиг байна. Ер нь бол Манчестер Юнайтедд ямар гоё тоглогч байсан бэ гэдгийг л харагдаж байна. Тэ? Суперстар байгаа байхгүй ер нь бол. Тийм. Одоо Greenwood-ийн тоглолтыг үзэх юм бол нэр. Greenwood-ийн Англи руу ирэхгүй шалтгаан одоо нөгөө Английн хэвлэл мэдээл. Тэгээ фэнүүд нөгөө дургуун хүрсэн баг. Дургуун хүрсэн. Тэгээд ийм асуудал толбогдсон хүнийг яагаад заавал тоглуулах гэдэг өөр хүн байдгүй юм уу? Тэр гих бах. Испани, Франц бол тоглохгүй шүү. Тийм тэгээд тэнчэнэ тэгээд угаасаа манай Марсель ч ер нь бол дандаа хэрэг төгөд орж исэн нөхдүүд байгаа шүү. Ер нь бол асуудал. Тэгээ Greenwood-ийг чинь ер нь бол цайрцсан биз дээ. Уг нь цайрсан ч хамаагүй байд юм байна. Тийм. Уг нь бол цайрцсан байхгүй. Тэгээд хүмүүс нь өөрсдөө хамаагүй байд юм байна. хүлээж авахтаа ийм хэрэгт орооцолцсон гэж сэвэдд юм байна. Тэрнээс шүүх мүхээр ордгороо ороод цагаатцсан. Тэгэл цагаатсан гэдэг тэнгүүт мөнгө төгрөг өгж байгаа цагаатаа биз гэлээд юм байна. Ерөөсөө хүлийн зөвшөөрдгүү сонин. Энэ үлрэл нэр аврагуудын лигт яг энэ шүн яасан шүү. Нөгөө Ленард Карл гэдэг нөгөө Байерны хүүхд 17 гол хийсэн шүү дээ. Тэгсэн чинь 18 хүрээгүй залуучууд нийлээд 33 голыг аврагуудын лигт бүртгүүлсэн байгаа байна. Шинэ залуучууд айгүй их гарч ирж байна. Энэ үлрэлд үү?
Тий. Зөвхөн энэ үлрэл дүү. Манай Челсигийн нөгөө эд чинь 4-5-аар голч байсан тий. Тэгсэн тий. За ёстой хотлоо ярьж шүү. За би дараа нь энийг засыг дараагийнх төр би дахиад. Яг тий ер нь бол Копенгагны тэр гоолууд Энэ л бол оруулж. Дадаасон ямар дадаасон бэлээ тэр мөр чинь 17 тоо шүү дээ. Одоо бас аврагуудын дэд 2-3 гол оруулсан. Ер нь бол оруулахын хувьд оруулаад байгаа. 2-3 хийцсэн шүү. Тий. Карл хийсэн. 33 гол хийсний аврагуудын лигийн дүгнэлт 33 гол хийсний 12 нь буюу 36% нь 2025 онд орсон гэж. Тэгэхээр яг энэ жил он гараад ухаалаг солигдсноос хойш бол 18 хүрээгүй хүүхдүүд бол нэлээд гол. Нийт 33 хүн орсон юм шүү дээ. Нийт 18 хүрээгүй хүүхд. За аврагуудын лигийн түүхэн тийм үү? Тэрний баг 3-1 нь энэ жил орсон. Энэ 25 энэ жил орсон. Ямаал 4-ийг, Ленард Карл 3-ийг, Нванери 2-ыг, Дадасан 2, Сатпаев 1. Гэсэн голууд бол орж. Тэгвэл наа чи нөгөө Стево орохгүй байгаа юм шүү дээ. Санс манс. Стевав ч 18 дээш шүү дээ. Нэмэх 18 харин тий орохгүй байгаа юм шүү дээ. Стивав чи хэд 18 гарч л баг. Гэтэ яг өнгөрцөн гэдэг утгаараа. Сая 18 хүрээд Челсид нэгдсэн шүү дээ, тий? Мэдгүй. Хийс аль гэрээ мөрөө нь бол аль дээр зурцсан байсан шүү дээ. Гэрээг бол аль дээр зурсан. Наад бол чи 18 хүрээгүй. Ямаал чи 18 хүрээгүй юм уу? 17 18 сая юунд төрөөстэй 100 төрс өдөр нь болдог шүү дээ. Наадмын дараа. Тэгвэл нодлонгийн гол нь орчих. Тий. Хаврын гол нь орчих. За Сантьяго Бернабеу энэ зингэлт хүрээлэн чожлаараагүй бодож байна да. Сити зочлсон. За энэ дээр чи ерөнхийдөө хүмүүс Ситиг бол ямар ч сан тийм амархан хожигдчихгүй байх гэсэн бодолтой байсан тий. Тий. Уусаа Ситийн форм гоё байсан шүү дээ. Тий ер нь Реалыг ч гэсэн бас амархан хожичихгүй байх. Тий. Гэж л бодож байсан л доо. Реалын форм бол сэргээрээ. Жохон тийм байсан тий. Тийм жоохон. Энд дээр шүүх шихлээд торгуулийн цогц заасан. Тэгээд вар үзээд гадаа гэсэн. Гэхдээ энэ жилийн Реал нэг тийм форм нэг 7 хоногоор яваад байна уу? За яг нэг тийм тогтмол төшөл байна тий. Тэр өдрийн 1 7 хоног гайгүй юм шиг. Энэ гадагшаага ирэхцээ. Эхлээд бол бас Реал сайн байсан шүү дээ. Яг энэ довтлохоонууд нь нэрчтэй. Би Родриго гол нь анхны гол уу? Энэ үлрэлийн анхны гол. Анхны гол. Ер нь гэхдээ талбай дандаа сэлгээвэр тий. Дандаас л. Алонсо ер нь их яахгүй байгаамаа. Аврагуудын хилцэхгүй байгаамаа. 26 голынхаа 5 дахыг Ситигийн хаалганд хийж байна. Тийм шүү дээ тий. Ситигийн хаалганд л хийгээд байдаг шүү дээ. Аргач үүд энэ хоёр ч одоо сүүлийн 4 жил хоорондоо 15 дахь аврагуудын лиг таарч байгаа энэ хоёр клуб 4 жил дараалал таарна гэдэг чинь амар л тайлтаж. Үгүй тэгээд Реал нэг формын хувьд жоохон дутуу байхдаа Челсид хожигдж явж байгаа тожоод, Ситид хожигдж явж байгаа хожоод. Тэр жил чи Родри галзуурт төстэй. Тэгсэн. Тэгээд төрүүлждэг. Дандаа нэг дутуу үнэлэгдэж явж байгаа. Дандаа амар шүгэ 16 тэр PSG тэ шүү дээ. Тий. PSG-д ихний тоглолтод гүглээл 20 тоглолтод эргэж байгаа. Зяхаалн 43 дээр гол даад 2-1 болсон. Эхний хагас 3 гол ороод 2 дугаар хагасд гол хараг. Хааланд ер нь тэр зүг рүү зөгт юм байл шүү. харин тэр доошо зөхөд байгаа. За зүүн доод болсон гэх юм уу те. Гол төлөв үү? Тий. Тэгээд хоёр ч алдсан юм байлээ. Сүүлийн 5 зөглөлт. Гэтэ яг тэр их тал зохиж байгаа юм шиг айгүй гоё зогсож байгаа үстэй. Тий. Тэгээд нөгөө хаалгач нь хуурцчих юм байл. Дандаа нөгөө талаа хурцэрч. За нэг иймэрхүү боломж гарч ирсэн. Родри явах уу? Родриго юу? Аа. За харин одоо яа гэм бол ер нь гэхдээ бараг л явж л таарах бах. Шави Алонсо байвал явах гэдэг юм шүү. Алонсо шилдэг. Тий, одоо энэ тоглолтын жишээ нь ингээд Реал хожигдсноор Алонсогийн ажил албан тушаал бол айгүй хурцтмал байдлаар яригдчих эхэлж байгаа. Тэгээд Испаний хөвлөлүүд за тэр дундаа ер нь Маркагийн онцолж бичснээр бол Алонсод одоо дахиад 1-2 тоглолтын л боломж байгаа. Тэгээд одоо тэр Ливеркузнийг ямар гараараа засгалж болцсон юм. Харин одоо ер нь сонирхолтой байгаа. Зүгээр яг уу Реал Мадридэд Ливеркузентэй харьцуулах юм бол тоглогчдын чанар чансааны зөрүүл байна. За дээрэс нь хувцсуулах хөрөөний уур амьсгал бас яг тэгчтэй. Үгэнд ордог юу? Яг үн тий. Алонсогийн гарт ингэж бүтэн базагдчих болохгүй чадахгүй байхгүй.
Алонсо яг бүтэн барьж ингэж бол бас чадахгүй. Ливеркузны хэд бол хөөрхөн цуслангийн хүүхдүүд шиг байсан. Тий. Тэгэнгүүт энэ Реал төрөөс чинь бөө нэг алхангийн тий нэг оюутны ээлж гэдэг шиг тий цуслангийн оюутны ээлжийн хэдэн багийнууд ингээд дур зоргоор авирсан. Тоохгүй маягтай. Тэгэнгүүт ингээд одоо зөрөгтэй шийдвэрүүдийг гаргаад за Родригоч байт юм уу одоо хэн байт ингээд гол гэсэн хэдэнд тоглолчтой ингээд сэлгэр шилжүүлээд хэрсэн чинь нөгөөд нь гомдолж гисэн. Тэгэнгүүт ингээд одоо Родриго жишээ нь одоо ингээд Винисиустэй найзууд те Шгшагийн хамтрагчид байж чадсан ингээд Винисиусыг талбай дээр гаргаад ингээд тоглуулад авах хүртэл ингээд Винисиуст сүүлдээ таалагдахгүй болж ирж байгаа чинь. Одоо Винисиусийн гэрээ сонголтын ажил Реал яригдчихэж байгаа. Ерөөс урагштай явахгүй байх. Тэгээ ерөөс нь бүх юм Алонсотой холбож тайлбарлаад байна л гэж үзэж шít ерөөсөө. Тэгээ одоо сая Алавестэй хийх тоглолтыг Алонсогийн сүүлийн тоглолт байж магадгүй гэж ярьж ирсэн. Саяны 2-1-ээр хожлоо. Азар хожлоо. Тэгээ бас. Та хоёр ч найр гэж та азар. Үгүй одоо Алонсогийн хувьд азар гэх юм уу? Миний хувьд бол хожсон нь гоё л байгаа юм л та. Алонсо хожсон нь Алонсод зол боллоо. Зол боллоо тий. Тэгтээ нөхцөл байдал нааштай болоогүй шүү л гэж бичээд байгаа байхгүй. Тэг яга Алонсогоо авч үлдээ гэж үлдээд тэгээд энэ асуудлыг зохицуулж болохгүй юм уу? Тэгэхээр нөгөө юунууд нь л Винисиус тамирчид нь ер нь бол яг хүлийн зөвшөөрөхгүй л байгаа юм л. Тэр нь Тэгээ одоо жишээ том асуудал. нь Винисиус жишээ нь хэнийг бол хүлийн зөвшөөрөх юм? Мэдгүй Винистэй гол нь биш юм шүү. Бас ингээл олон одоо Эмбапе энэ төр гэл байна шүү дээ. Том нэрс чинь Реал Мадрид ч өөрөө ямар одоо том брэнд ихтэй баг байлаа. Тэгэл тэр Анчлотиг болохоор ингээд нэг Анчлоти айгаадсан юм уу тий? Анчлоти бол ууралтгаатай нэг юм ширүүн харцтай хүн тэргээр яваад харна айгаад ингээд хүлийн зөвшөөрсөн юм. Алонсог болохоор тоохгүй юм тий? Тий. Тэгээ одоо насны хувьд ч гэсэн Алонсо ч одоо Тэгвэл ер нь хөгшин дасгалжуулагч авчрах хэрэгтэй юм. тий. Яг хөө нөгөө хүлийн зөвшөөрөгдсөн одоо жишээ нь Пеп одоо Клоп энэ төр очивол бас өөр шүү дээ. Тийм л дасгалжуулагч одоо хүсээд идэм байлүүдээ тоглогчд нь. Ер нь бол яг мэдээллүүд бол ялчгүй л гэж хэлээ. Дотроосоо Мо буцаж очих уу? Моо Моо ер нь яг зүгээр дараагийн цаашруулагчдын нэр бол бас эдийн гарцсан л байна. За Арбилао гэж яригдж байна. Арбилао ч одоо Бадагдах юм уу? Арбило гэж чинь баг таних юм уу? одоо яг зүгээр яригдж байгаа нэрнүүдээ л одоо дордын ямар ч. Алонсог бүр тэр Арбилоо бүр байхгүй хаа. Тэгээ Арбилао ч одоо юу юм бэ гэх үү? юу штэ нөө би баг дээр их сайн ажиллаж байгаа штэ. Тэгээ академид ажиллаж байгаад одоо би баг руу дуудагдсан. Би багийг их сайн амжилттай удирдаад гой хүүхдүүдийг нээж илрүүлээд ингээд юу үндсэн баг руу өгч байгаа. Арбилао гэж яригдж байна. Яг хамгийн сүүлээс нь би ингэж дурж байгаа шиг магадлал. За хин гэж яригдж байна. Клоп байна. За Клоп бол гэхдээ ер нь өөрөө ирэхгүй шинжтэй юм шиг байна. Дасгалжуулалтын ажил бол надад одоо ингээд болцсон тий. Би бол одоо яг энэ Босож ер нь дасгалжуулж хийвэл Ливерпулээ л дасгалжуулна гэдэг. тийм удирдлагын төвшөнд энэ ажиллаж байгаа ажил маань гой санагдаж байна гэж бол сүүлд бол ярьсан байна. Тэгээд Зидан гэж яригдж байна. За тэгээд Ираула гэж яригдж байна. Борнмутын. Энэ дөрвөн нэрлэл нь хамгийн өндөр магадaltaй яригдж байна. Зидан юм уу Клоп ирэх юм бол Винисиус, Родриго хоёр өөрснөө явж таарах байлгүй дээ. Тэ? Үгүй одоо ч юм базагдаад эхлэх юм шүү. Үгүй өгөнд ороо орохгүй л явуул гэж тэр хоёр. Тийм үстэй. Тэгснээс одоо Зидан юм уу Арбило тэр ирээд бол өөрөө л Арбило буцаал явж таарах. Тэгэл Винисиус л үлдэх байлгүй. тэгээд нөгөө нэг Сантьяго Солари нэг хэсэг удирдаад балардаг шиг юм. тэр юугаар үстэй Эл Классикоор илүү Винисиусыг юугаар л сэлгээ суулж амар уурлаад бүр шууд хуцаал хөрөөлөө гараа авчихсан шүү дээ. Уурлаад Винисиус ч. Ер нь тэгээд энэ том толгойтой байгаа тамирчдыг ер нь дараагийн нөгөө ямар ч дасгалжуулагчтай таарахад айгүй хэцүү. Тэгээд ямар ч дасгалжуулагч багтаа авахыг бодохгүй. Үгүй дасгалжуулагч хурж ирээд ингээд юм ингээд яах гэхээр л одоо тэрнтэй таарах уу таарахгүй юу гэдэг нэг асуудал байгаа гэдэг. Тэгвэл Винисиус явуулах юм ямар ч салбарт ямар ч одоо байгуулагч бай, юу ч бай тэгэл том одоо авьяас чадвартай өмнө одоо Бэл одоо Винисиусээс амар өндөр ур чадвартай модалтай хэрнээсээ одоо даруухан хинч ирсэн ингээл үгэнд нь ороод сонсоол би ингэж болох юм уу гэдэг байсан хүмүүс байна шүү дээ. Бензема, Бэл гээл. Тийм үстэй. Тэд нар чинь юу Винисиус хүмүүс үстэй. Классикууд үстэй. Тэг Винисиусыг тэр нодлон Родри баллон дор авдаг жил хүмүүс Винисиус авах хэрэгтэй байсан гэж ярьдаг шүү дээ. Би зөвхөн зүгээр хэдий одоо Реалыг дэмждэг ч гэсэн тухайн жил бол Родриг авсанд бол их баяр л дээ. Яг Винисиус шиг зүгээр яг ийм спортсменшип хандлагатай биш хүн те баллон дорыг авах юм бол зүгээр цаашдаа зүгээр одоо хөлөмөд дөнгөж сонирхож эхэлж байгаа хүүхд багчууд. Тэгээд энэ багт бацдаг байсан.
нөө Модрич, Кросс, Морос ахнаар явцсан аахгүй. Тэгээ одоо Камавингагийн үгэнд орно гэж юу яах вэ? Нөгөөдөл. Одоо нэр хамгийн ахмад нь хин бэ? Карвахал уу? Тийм Карвахал. Карвахал ч ер нь хүндтэй юм ярьд юм уу? Тэгээ өөрөө хувцаслал өөрөө. Карвахал Куртуа хоёр л байна л да. Ер нь бол одоо хуучны дэс гэх юм бол Куртуач одоо нэг юм ярихгүй хаа хүн тий. За яг Кросс, Модрич ч гэсэн нэг тийм ярихгүй ч гэсэн нэг тийм юутай л. зангаргаараа зүгээр ингээ аваа явчихна л да ерөөсөө. Тэгин л дээ. нийлээд нэг үсэн чинь муулаа суугаад байна уу. Нэг нэгээр нь доодож. Аяксыг харалдаа та нар. Өө ямар гоётой хожлоо юм чи тоо. За Карабахны хожлоо. Тий. Копенгагийн нэг харалдаа та нар. Копенгаген хоцсоо Реал энэ аваргуудын лигт бүр Яагаад ингэж Юу ч гайхаад хамгийн амар нь Брюгэ заяа. Ямар ч багийн өөдөөс зүгээр алдцдаг байхгүй. Арсенал зүгээр алцуулаагүй шүү дээ. Арсеналын харин энэ удаагийн хамгийн том давуу тал нь тэр шүү. Арсенал амар байна тий. Тийм. Гол алдахгүй. Аргуудын лигт нэг л гол алдсан Баерн би бол алдсан шүү. Одоо 100% амжилттай. Брюгэтэй бол ямар ч баг таарахаас юм тий. Тийм шүү дээ. Энэ Яг Брюгэ чинь талбай дээр шүү. Брюгэ чи хамгийн гол нь ах цаах байхгүй шууд дээр. Хацаах байхгүй шууд юу чулуу авах. Амаргүй нэрээ. Ер нь том баг таармааргүй байдаг байхгүй. За тэгээ явжсэн. PSG Билбао дээр бас сан тий. Тэг яг Билбаогийн талбайд PSG бас энэ үлрэлд яг нэг тийм Гэхдээ яг нөгөө Билбао нөгөө Дембеле гэмтэлтэй байгаа шүү дээ. Тийм. Билбао ч ерөнхийдөө бас жоохон автобусдах маягтай л байна. Үгүй наа Луис Энрике ч ер нь бол яг н аваргуудын лигийн энэ форматыг бол ойлгочод байгаа байхгүй. Яг ихний 8 тоглолтын хэсгээр ингэж байгаа л тий. Одоо шинэ PSG-ийн өөдөөс нэг талдганаад явах байл гэж байгаа юм. Тэгээд ингээд ингэж байжгаад оноо авчи Билбао тий. Габриэл Мартинелли нэрээ 5 тоглолт дараалал гол хийсэн байсан шүү дээ. Аваргуудын лигт тий. Аваргуудын лигт. Ньюкасл Ливерпуль тэнцээ. Тэнцсэн. Чи баг хожоод дуусчихсан шүү дээ. Тэгсэн. Төгсгөлт хийчлээ. Тийм. Аль аль нь гол хийлээ. За манай Моо бол одоо яг гоё багийнхантайгаа ойлголцоод хэлсэн. Хожоод гисэн. Хожоод Хоёр дараа эхний гол мод орсон Моо нэг баярлахгүй л. Орж лээд гэсэн юм уу хайшаа тий. Тэгээ хамгийн сүүлд хожоод дууссан чинь за яс явъя. Эндээс гараад тэнд очиод бүгдээрээ явж тэгээ хоолнд ороо шумар шүүгээд тэгээд яваад өчлээ. За Арсенал 100% амжилттай. 6 тоглолтод 6 хоцсон Англиас 5 дахь баг нь болсон. Гол төлөв ер нь гол төлөв Ливерпул ингээд хэсгийн шатанд очиод идэх тий. Сити нэг хэсэг босоо хохтой бараг гэсэн баг. Тэгсэн. Гэтэ Ливерпул нодлон Тэгж эгээр гараад тэгж их хоцны ашиг гараагүй тий. PSG-тэй таарсан. Зүрх давуу тал байхгүй. Сити чинь Пеп ирснээс хойш ганц л удаа шүү. Тэгээд нөгөө сүүлийн 5 дахь 6 дахь тойргийн 5 очиж 6 дахь хайчаал очоо тий. Тэгээ манай Баерн ч хайдггүй шүү дээ. Яг л 18 хождсон шүү дээ. 6 хождсон байсан шүү дээ. За Кайрат Реалтай 100 холбоо төр сүүлийн байрт явж байгаа. За Аякс ямар ч байсан хожлоо. Аталанта нь одлон бас яг ингэж явж байгаа. За тэр яцсан гэлээ. хойноос урагшлах хэвээр баг. Саяны нөгөө их захгүй хүмүүстэд. Хойноос урагшлах хэвээр баг гэвэл одоо Билбао байна. За Бенфика ер нь бол дээшээ явчих болов. Хэд явж байна Бенфика? 25-д байна. Ер нь плей-оффын байрны гадна явж байна. Дээшээгээ гарах бол боломж бий. Франкфурт бол харин аврагууд. Ер нь бол Карабах доошоо унчих байх. Копенгаген бас магадaltaй харагдчихээн да. За мань Наполи бол Челситэй их тоглолтоос шалтгаална. Челси одоо тэгээд плей-офф руу за одоо энэ байраараа яваад орлоо гэхэд тэр Ливерпул, Монако энэ хацалт болно шүү дээ. PSV ч юм. Тийм тий. Тий. Тэгэл гоё энэ форматын тэр нь л гоё л доо. Тэдээрч гарсан юутай ч таарч магадгүй. Нодлон тэгээ хамгийн гол нь PSG бүр хамгийн сүүлд орж ирэн гай болж байгаа. Тийм тэгээд Ливерпултэй таарчтай шүү дээ. Ливерпул яг Арсенал шиг ингэж явж байгаа л PSG-тэй таарсан. Тэгэл PSG-ст бүгдийг хятсан тий. Хятц. Тэр ч маа Англи эдэг бол бүр хятсан. Тэр нөгөө 100 клубүүдийн дэлхийн аваргаар цаач бас бүгдийг хятсан ш нөгөө 100-д орчихсон шүү дээ. Тэгс. Челсиг хожоогүй гэдгийг л ярих гал. Челси ч энэ талд амар хөнгөн зоонд байхгүй тий. Ер нь өмнө Челси ихтэй нэр тэгсэн байл шүү. Өнгөрсөн жилийн бүх аваргуудыг лигийн аваргуудыг хожсон байл шүү дээ. Английн Ливерпулийг хожсон билүү те энэ үлэлд хожсон. Премьер лигтэй л. Тийм Премьер лигтэй. Тэгээ нөгөө таарсан юу нэ. PSG-г бол клубүүдийн дэлхийн аваргад хожсон. Барсаг одоо Испани аваргыг хожсон. Тэгээд юутай байла? Байернтэй хожсон. Байернаас бусад аваргуудыг бол хожсон байл. За Европа лиг, Конференц лигийн шууд амжуулсан тоглолтуудынхаа үр дүн гэдүүлээ. Харъя. За энэ дундаас
Битис гайгүй гоо. Штутгарт hodсон, Брага hodсон, Астон Вилла hodсон. За ер нь сюрприз бол гайгүй. Селтик харин энэ одоо юу болчих вэ? Одоо тэр Хартстай хожигдоод хурж ирж талбай дээр Ромад хожигдоод тэгээ сая Шотландын лигийн цомын финалда Сент Мерн гээд багтаа нэр тийм хожигдоод ер нь бол нэлээд жоохон муутай бай шүү. Нөгөө талдаа харин за Селта талбай дээр хожигднэх Реалыг хожигдож сүртэй явуулсан яасан. За тэгээд Фрайбург нэгтэйгээр Зальцбургийг хожсон. Конференц лигийн сүүлийн 6 дахь тойргийн тоглолт. Энэ Конференцэд Кристал Паласыг ч алах юм байх гэсэн чинь алахгүй байна уу? За нэг тийм айхтар байхгүй шүү. Ялгархгүй байна тийм. Ялгархгүй. конференцийн нэрээ сүүлийн тоглолт чинь энэ 7 хоногт. Конференцэд Майнц ч бүр хамгийн сүүлд мүлд явж. Тийм, Майнц дээр бол айгуу. Майнц ус мөнцлэгтэй ч хэцүү лээ. Майнцыг ороод ирэхээр бас нэг том нэр тий. Конференцд бас үзчих байхаа. Сая чи Баярнтэй тэнцэжлээ. Чинь конференцтэй бол халуулж илээ. За хэдүүлээ завсарлаа. Завсарлаад орж ирэхдээ Английн Премьер Лиг, Германы Бундслигийн энэ амралтын өдрүүдээр болсон тойргийн тоглолтуудын талаар ярилцгаолно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woohome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад 2 дугаар хэсгээр уулзъя. За нэвтрүүлэх тавтайгаа үзэгчдээ маш их баярлалаа. 2 дахь хэсэг эхэлж байна. За 2 дахь хэсгээр Английн Премьер Лигийн энэ 7 хоногийн амралтын өдрөөр болсон тоглолтуудаас Anfield цэглэлт хүрээлэн болсон Ливерпул Брайтны тоглолтыг онцолж байна. За ер нь бол Мохамед Салахын драмын дараачаар ер нь Салахын баг сүүлийн тоглолт байж магадгүй шүү гэж анхааруулгатай эхэлсэн тоглолтоо. Сэлгэн суусан Салах. Сэлгэнийсэн. Тэгээд энэ дараа ч нөгөө явчих байсан болохоор сүүлийнх нь байж магадгүй шүү гэж яриадс. Тэгээд энэ ихний гол дээр яг хөө Икетике супер төгсгөл хийсэн. Joy Gomez-ын амжилт байсан. Гэтэ тэр сая Минтигийн тэр бөмбөг зайлуултыг харсан уу? Төв рүү тэгээд одоо бөмбөг зайлуулт. Харин би зайлуулт. бүр ингэж гайхаад ингэж төв рүү бөмбөг цэвэрлдэг хүн байдаг юм байна гэж бодоод яг энэ гоолынхнаараа бодчихлаа. Чийс бүх тасалжуулагч нарын одоо захиж хилдэг юм биз дээ, тий. Брайтон бол яг хөө Брайтон сайн. Ер нь бол сүүлийн хэдэн жил Ливерпулд их гай болж байгаа баг штэ. Тий. Тэгээ тэр ч утгаараа Ливерпул нэг хариугаа нэг авсан да. Гүйцэтгэлүүдээ хийж чадаагүй. Хэрцлээ. За Салах сэлгээр орж ирсэн. Хин бэрцчлээ. Joy Gomez. Joy Gomez бэртээ. Тэгээ сумслаг авчаад авчихсан. Салаа тэгээ одоо Африкийн цом руугаа явлаа. Тэгээд голын амжилтыг өгсөн Икетике хоёр дахь. Александр Исакасаа Исак хажууд нь байгаад байгаа шүү. Хүмүүсээ бас хэлий. Ер нь тоглолтын эхний минутаас ахвалаад Исак байгаа шүү. Хүмүүс Икетикег олдоод хараа Исак нь гараагүй бахтаа гэж бодож иж магадгүй. энэ тоглолт нь бол гараагүй шүү дээ. Энд гараагүй мó? Хамт гараагүй. Тэрний өмнө нь хамт гарсан байхгүй нэг. Аргуудын лиг дээр хамт гарсан. Энд дээр гараагүй юу? Энд дээр хамт гараагүй. За энэ цаг төгсөж байхад голын боломж Салахт өөртөө нь олдсон гэхдээ алдсан. Ямар тач Ливерпул 2-1 харьцаатай. Гэтэ энэ дээр тоглосон биз дээ Исак. Сэлгээр орж ирлээ үү, ороогүй лөө мартчих. Ямар тач гараанд бол ганцаараа Икетике гарсан. Тийм юм билүү? Би нэг хоёлаа цуггах. Тэрний өмнө аргуудын лигт хоёлаа. 4-4-2 Интер дээр Интер дээр хамт гарсан. 4-4-2 гэсэн. Юм дээр 2 тоглолт 4 тоглолтод хожигдсангүй. Тэрний өмнөх чинь 6 мурга хожигдтал бүртгүүлсэн их дархан байсан чинь. Одоо нэг учраас баг нь балансаа олж эхэлж байх шиг байна. Аль Ливерпулээ. яг ингээ олвоо гэхээр л Гэхдээ нэг бас чад байгаа штэ. тий. Нэг Реалыг хожоод Астон Виллаг хожохоор нас тэгж бодсон штэ. Тий. Яг хөө сүлд West Ham-ыг хожоод Leeds-тэй тэнцээд тэгээд сая Интер тэрний өмнө чинь хожоход ч бас тэгж бодсон байхгүй. За буцаад нэг уучраа олсон. Гэтэ яг хөө нөгөө хожигдоогүй одоо энэ Ливерпул чинь үлэлт ягаадсан чинь нэг бол хожоод нэг бол хожигдоодсон. Ганц тэнцээгүй Тэнцэхгүй юу? Тэнцэхгүй юу? Тийм. Тэсээ чи сүлд ингээ Leeds-тэй тэнцээд яг хөө тэр бол бас одоо 3 оноо авчгаар баг л та. Тэгээд яг хөө ингээд харахад West Ham Leeds гээд хожигдоогүй гэж харах юм бол эдгээр тоглолтууд дээр юу байсан бэхээр нөгөө Салахыг суулгаад Субслаийг гаргаж ирсэн тийм шийдвэр нь бас байсан байхгүй.
Яг хоо тэр нөгөө нэг яг энэ үр дүнгийн хувьд бол бас харахад нөлөөлж гэнэ үү гэвэл тэр нь нөлөөлөд байна. Хамгаалтанд туслахгүй ингээд байгаа юм уу? Тийм. Ер нь яг хоо нөгөө Анжи Постекогло нэг хэлсэн шүү дээ. Би Ливерпулийн дасгалжуулагч байсан бол Салахыг суулгаад Субслайд багийн ахлагч өгөх байсан гэсэн чи ягаад тэрийг сонссон юм уу сонсоогүй мэдэхгүй л дээ Арнашлаад тэр төд удалгүй Салахыг суулгаад Субслай баруунд гараад ирсэн байхгүй. Гэтэ яг тэр нь үгийг авсангүй мэдэхгүй л байна. Ер нь гэхдээ хамгаалтанд туслахгүй байна гэдэг ер нь Салахыг ингээд байгаа билүү? Гэхдээ ер нь Салах яасан гэж ингээд байгаа вэ? Яг зөвөр өөр дээр нь ирэхээр бөмбөг уддаг, довтлооны эрчмийг сааруулдаг. Одоо нэг яг нэг довтлооны момент ерөн жоох үед моментийг алдагдуулдаг тий. Яг нэг ингээд өөрөөсөө хит хамааралтай тоглолтыг үргэлжлүүлэх гээд байдаг нь л шүүмжлэлт агуулдаг шүү дээ. Өөх үедээ өхгүй байх ч гэдэм үү тий. Тэгээ сүүлийн нэг амар бол хамгаалт бол нэхгүй байгаа. Сүүлийн хэд нь Салахын тэр тоглолт бас гайгүй болцсон шүү дээ. Ер нь яг хуу гол амжуулалт нэгссэн, тэр удааддаггүй болцсон. Яг хуу би бас нөгөө нэг юунд л тоглолтын тэр нөгөө одоо ч амар динамик их болцсон шүү дээ хөлбөмбөгч. Ингээд тэрэн дээр ялч нөгөө хамгаалт гэдэг дээр би бол бас санал нэгдээд байна. Хамгаалтанд туслах. Ялангуяа нөгөө баруун жигүүрт чинь Трент Александр Арнольдын хоёр байх, Салах хоёр байхад чинь бүр нөгөө хамгаалалт яригадаад идэв гэсэн шүү дээ. Барууны хамгаалалт ч хэцүү байна. Одоо яг хоо нөгөө гол нь яагаад Салах ингэж яагаад вэ гэхээр миний бодлоор баруун жигүүрийн хамгаалтанд байх ёстой хүн нь яг тодорхой болоогүй байдаг. Тийм. Фримпогийг авчирсан Александр Арнольдын оронд гимтсэн. Тэгээ Брэдли гараж ирсэн болохгүй байсан ихний тоглолт. Тэгээ бүр Субслайг тоглуулсан. Яг Субслайг тоглож байхад болсон яагаад гэхээр Доминик Субслай чи өөрөө бүр төрцөн амт байгаа шүү дээ. Тэгээд Салахыг гаргаж ирээд тахаар яг нөгөө нэг тэр баланс нь алдагдаад байгаа байхгүй. Дээрээс нь нөгөө нэг вирц нь уучраа болохгүй асамалт руу Субслайг оруулчмаар байдаг. Баруун дээр хүн тоглуулмаар байдаг. Тэгээд баруун дээр одоо Салах бусад тоглогчдын гараж ирэхээр Салахын хамгаалттай хамт ингээд жоохон уягдаад байдаг. Тийм учраас Жой Гомесыг гараж ирээд Субслайг гараж ирэхээр баруун чин хамгаалтын хувьд тоглолтын үед амар динамик болчих. Тийм. Тэгээд тэгвэл нөгөө Салахад зүгээр хэлчих хэрэгтэй юм шиг. Энэ арайч хамгаалт сайн шийдэгдэг хүн нь олдохгүй ингээд янз бүрийн зогсоод ингээд байгаа. Тийм болохоор урд нь чи ингээд нөгөө нэг байхлаар ингээд яагаад энэ чамайг төр суулгая гэд хэлчихвэл болчих байсан юм шиг. Харин тэр хоёр хоорондоо л ойлголцоогүй юм шүү. Одоо Салах ч болохоор надтай юу ч яриаггүй, юу ч дуураагүй ингээд 3 тоглолт сэлгээ гэд гомдоод байгаа шүү дээ. Гэхдээ энэ хэлж чадахгүй шүү дээ. Хин Слото? Тий. Би бол зүгээр яг сүрдэн л гэж бодсон. Яаж хэлж чадахгүй Слот бол. Тэгээд 100 ч байх вэ? Хавар гэрэгийн сунгахтаа за чи одоо ингээд Ливерпулийн домог болно. Бараг дугаарыг чинь мөнхлөн. За дэгсдүүлж ярьж байгаа шүү. Дугаарыг чинь мөнхлөн чамаг бол ингээд байнга тоглуулна. Чи яг энэ үлрэлт үзүүлсэн тоглолтоо л ирэх хоёр үлрэлийн нойлон тэгээд ядахна үзүүлчихэд тий болно. Тэгэхэд л бид ингээд 3 дараалал дөрвөлөх гээд байна. Наад гэрэндэл гар ившгээ зураад алгээд чамаг одоо ингээл тоглуулаад энэ чи талбай дээр байхдаа л хийдгээ хийгээл бараг бол гэр гар ившгээ зурсан. Тэгсэн чинь тоглолт нь болохгүй одоо ингээд нэлээ ороо бусгаа баланс алдагдаад эхлэнгүүт хамгийн сүүлийн арга буюу Салахыг суулгах опшныг Слот сонгосон. Тэгэхдээ тэрийг ямар учраас суулгаж байгаагаа хэлээгүй гэж гомдоод байгаа шүү дээ. Салах. Тийм тэгээд яг би бол сая ингээ багийн өнцгөөс ярьлаа шүү. Одоо нөгөө Салахын өнцгч ялч тэр багт. Нөгөө гэрэгээ хийцэн тэгээ гол нь энэ тайминг гэдэг зүйл нь ингээд таарчихгүй. 12 сарын төгсгөлд яг энэ боксинг дэй үеэр тараад дээрэс нь яг нэг сард тэгээ Африкийн цом руу яваад тэгээ нэг сард нөгөө нэг солилцооны сонхт нэгдчихээр яг наваг нөгөө чинь гой ингээд үг хэлээ те үлдээчээд тэгээ гол нь би энэ багт юу хийсэн бэлээ те энэ багт ирчээд нэг клубын төлөө хамгийн олон голд оролцсон тоглогч Премьер Лигт болчихлоо шүү дээ. Нөгөө Кейн хийнт чинь Рүүми чинь хар нарийн давчлаа шүү дээ. Тим хүмнийг одоо ингээд яг өөрөө тим амар том зүйл бүтээсэн легэсээ үлдээж яхад шууд ингээд 1-р сараар наваг бараг солих гээд байна уу да гэж хардаад одоо нэг тим айц эргэлзээ төрөөд бүр яг ингээд өөрийнх нь тэрийгээ ингээд мэддэгдээд байна уу да гэж би хаалаа. Хамгийн гол нь шалтгаанаа ирээд хэлэхгүй байхаар хүн бас юм бодно л доо. Тийм яг тэр хоёрын тийм бас дасгалжуулагчийн нөгөө нэг юутайгаа тоглогчтойгоо харилцаа бол бас асуудалтай болсон. Тэгээд Салах болохоор өөрөө ингэж байгаа байхгүй. За сүүлийн үед ингээд Ливерпул ерөөс хожихгүй байгаа тий. Аюу болоо хожигдсон шүү дээ. Тэр нь миний буруу юм уу? Энийг надаас боллоо гэж үзээд явах шиг байна гэдэг. Гэтэ тэгж үзсэн гээгүй л дээ. Юу ч хэлэхгүй тойр цухтаагаад байгаа юм өстэй Слот ч. Мэдхгүй. Ууцгаараа ингээд дуурахгүй зөрөөд байгаа гэсэн шүү дээ. Гэтэ ямар тач 1-2 удаа бол уулцсан гэсэн. Одоо Африкийн цом явахаас нь өмнө нэг яг агенттэй хамт сууж агаад Слот өөрөө уулзсан гэж
хэвлийн баг хурал дээр хэлсэн баг. Шлот ч ер нь тийм амар нэрлэхүү бүрэг мөрг хүн юм уу? Үгүй шүү дээ. Тэгээ ягаад тойрч таад байгаа. Мэдгүй магадгүй эсвэл цаагаараа яг уу бүр яг явуулах гэж байгаа юм уу? Явуулъя гэдгээ хэлж чадахгүй байгаа юм. Магадгүй яг бүр ингээ хардуул шүү дээ. Бүр муухайгаар бодоход сая гэрийн дуусаад үнгүү алдах байсныг гэрээг нь сунгасан болоод зарах гэж байгаа юм шиг харагдаад саалахын өнцгөөс харахад харин тийм үнгүү явах гэжсэн байгаа байхгүй. Тийм. Харин тэгж хардаж болохоор байхгүй. Тэгэнгүүт Ливерпулийн удирдлагууд слотыг чи ороод ингээ яриад гэрээгээ сунгацгаа гэж сунгуулчаад одоо тий слотт бол ер нь бол зарна гэсэн чи слот дунд нэг авчуулагчаад байгаа юм шиг. Айгүй олон төрлийн мэдээлэл байгаа зүгээр слотт. Удирдлагуудаас ирж байгаа ч юм уу тий. Өөрийнх нь бас нэг гаргаж байгаа тоглолтын арга барилтай холбоотой тактикийн өөрчлөлт гэдэг юм. Айгүй олон мэдээлэл байгаа. Гэхдээ тэрийг ингээд шууд ингээд нэг эсрэг нэг тий. Гүг слот салахтай тулаад яг ярилцаж чадахгүй байгаа байхгүй. Слотод буруу бүр байхгүй байгаа юм шүү. Баг шууд слотыг чи салахтай уулзаад цааш өнгөө явах гээд байна. Ингэж байгаа гэрээгээ сунгацхаа гэд. Тэгэнгүүт слот ороод нөгөө түрүүний ярьдаг юм аялаад чи одоо өстой юм баста чи бол бурхан домог момог гэд ингээд сунгацсан чинь одоо олсон чинь бид нар одоо салахыг зарах гээд байна. Гэсэн чинь слот бүр тэнийгээд би тэгээ яхаа би энэ хүн чадахгүй баахан ингээ ярьцсан. Одоо би тэгээд юу гэх юм гээд байгаа юм шүү. Яг харин тэр багийн одоо эцэстээс яг нэг тиймэрхүү юм байсан. Эдгээр бүгд л хувилбар шүү нэрээ. Зүгээр таамаг гэхгүй. бүгд таамаг бүгд гаргал. Яг юу болж байгаа. Тэнч мэдэхгүй салаах хүртэл мэдэхгүй байгаа сте. Яг вандай хүртэл хэлэхгүй байлаг болно. Яг мэдэхгүй би угаасаа мэдэхгүй энэ миний нөгөө нэг юм оролцох шийдэл санал гарах юм биш ээ. Салахын ер нь бол саяны нэг тийм нэг 5 6 хожигдолтой холбоогүй үстэй баг. Нэг үсэрчи Ливерпулийн мэрэгэн буучтаас үсрээд Салахын тоглолтын бичлэг нь саяны тоглолтын дээрх онцлог агшнууд байж байгаа. Тэгээд нэг клубын төлөөх голын оролцоо гэд бас энэ хоёрыг нь бол шууд дараалал харж байгаа. Хэдүүлээ бас нэлээ яаж шүү. Тэгээд саяны тоглолтын дээр үзүүлсэн онцлог агшнууд. За энэ тогтоогоод шууд зохиж үзсэн. За ингээ хаалгасан. За энэ дээр болонгийн цохилтоос Экитикэд голын дамжуултыг гаргаж өгсөн. За тэгээд нэг хид хідэн сөрөг довтлогоог тэр энэ голын араас за энэ дээр эхлүүлж байгаа. Яг нөгөө нэг өөрийнх нь одоо энд нь л Фермино Мана хоёр байдаг байлаа шүү дээ. Тэгээ өөрөө тэр гүүж байгаа юм. Яа. За энэ дээр дахиад хамгаалагчдад тулаад шууд дахиад сөрөг довтлого эхлүүлсэн. Энэ салаах бол хэвээрээ байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Бага юм шиг харагдаж байгаа. Тэгээ энэ дамжуултыг харсан чинь үгүй юм шиг санагдсан. Тэгээ яалтчгүй нөгөө насны асуудал бол гарч ирсэн. Гэхдээ өнгөө алдчихснаас гэрээ хийчээд өвөл дараагаар нь үнэн хүргээд заръя гэж бодсон бол салахын хувьд бол амар бохоод оромжлуулсан юм шиг болчих гээд байгаа юм. Гэхдээ яг Ливерпул би тэр бол бүр хамгийн эцсийн муухай бодсон хөлбөр. Арай тгээгүү бах уу? Тгээгүү болох гэж бол итгэж байна. Нэг клуб саний бичлэг дээр нэг жоох юм ярьчих. Яг ингээд одоо Ливерпулийн Клопыг байх хугацаанд хамгийн сайн Ливерпулийн тоглогчдыг хийдэг байсан зүйл гэвэл хамгаалтаас сөрөг довтлогоо шилжих байхгүй. Тэнгүүт яг сайн ингээд тэр нэг салаахын сөрөг довтлого эхлүүлж байгаа юм чинь нэг юм цуснд нь байгаа гэдэг чинь тэ цаг алдахгүй дамжуултыг гаргаж өгөөд өөрөө араас нь тэгж ороод довтлогоо дэмжиж төгсөж явах чинь иймэрхүү юм чинь бол яг салахт угаасаа байдаг зүйл. Яг өсөлтөгч баг нь ингээд баглаад бүтэн багаараа хамгаалаад тэнгүүтлээ нэг юм байрлсан довтлогоон дээр салах тэр бөмбөг ирэнгүүт салах яалтч удаагаад байгаа байхгүй. Хэцүү. Тэр бол бүр үнэхээр бүр тэгэд энийг нь бүр хөгжөөнд дэмжигчдийн шүүмжлээд аналистууд шүүмжлээд ер нь бол яг салах хол бөмбөг авчвал аюулгүй гэдэг нь шүү дээ. Тий. 16-т ойрхон бөмбөг авчвал маш аюултай. Тэрнээс одоо чинь дөнгөж одоо юу гэдэг центрээс орж ирээд те тэр жигүүр дээр бөмбөг авчих юм бол ямар ч аюулгүй байхгүй. Салах тэнчэнээс бүр тууж аваад хийнэ гэж байхгүй. За Египт залуу Премьер лигийн түүхэнд нэг клубын өмсгөлтэйгээр хамгийн олон голд оролцсон рекордыг Вейн Рүүнигийн рекордыг бол эвдсэн. 276 байсантай тэнцсэн. Сая голын дамжуулт өгснөөр 277 болголоо. Ингэснээр одоо бас нэгэн том рекордын эзэн болж байна. 89 голын дамжуулалт 188 гол. 88 гол. За тэгээ ард нь бол Вейн Рүүни, Райан Гигс, Харри Кейн, Терри Анри, Франк Лампард, Агуэро, Жерард, Райан Гигс бол дамжуулалт нь 162 гэж амар тоглогчтой 90 үед төсөл амьдарч шүү. Джейми Варди тэд бас хосонгойгоос Сон Хёмныг харал та. Тэгээ байж болох
бүх клубын төвчний цомыг авчирлаа. Авчирлаа ч яхаа. Одоо ингээд зүгээр ингээд харчих. Фрэнк Лампард ямар агуу тоглогч вүлээ. Домог үстэй. Домог. Тэгтэл Фрэнк Лампардын оруулсан голоос их байх бастай. Фрэнк Лампардын дамжуулалттай 100 бастай. Тэгэл бодлоо. Тийм, супер. Тэгээд Фрэнк Лампардын хэмжээнд одоо үнэлэгдэхгүй байна. Фрэнк Лампард ч яг байрлалын үед бас яг ингэ оруулсан гоолтой шууд харьцуулахад чинь юу Тийм ээ тийм. Жигүүрийн давтлагч хүн тий. Нөгөөх нь хагас хамгаалагч хүний Зүгээр яг санийх дээр хэлхий зүгээр англи тоглогч легионоор тоглогч л ялгаа байгаа надад дээр болчих юм бол. За ер Фрэнк нь Лампард бол англи хүн. тийш. Салах бол Африк тамирч тий. бас тийм бай тий. Ямартаж манайв ингээд Африкийн сом руугаа явчихж байгаа. Энэ 7 хоногт ингээд дигт өдөр өнөөдөр бараг явж байна. Нийтээс 2 дахь гэхээр чи өнөөдөр. Тийм ер нь саяны тойрог дуусаад баг шууд Тэгээд хийсэн гэж ашигласан байна. Яг гоо ганц бас гоё юм саалахын нөгөө таалагч байгаа юм. Өөрөө ингээд бас хичээгээд байна л та тий. Тоглох гэж хичээгээд талбайд гарсан үедээ хичээгээд Тэгээд жимдээ яваад ямартаж бэлтгэлээ. ямар нэгэн байдлаар энэ дараа хаашаа тогсгосон уу? Гэтэ одоо энэ өдрөл бол үлдчих болов гэж би бол бодож байна. Тэгсэн. Тий, яг үлдгүүлдэгтэй гэхдээ ингээд нэг харилцаа нэг иймэрхүү хэвээрээ байгаад байвал бас хэцүү тий. Тий. За нэг алгасан өөдаг яг Ливерпулийн мэрэгэн буучид Уго Экитике 10 дахь гоолоо сая бүх тэмцээнд бүртгүүллээ. Энэ хүний цалингээр магадуулсан юм шүү. Тэгсэн баг шүү. Коди Гакпо, Мохамед Салах, Доминик Сабослай тус бүр 5 гоолтой. Райан Граунберг 3 гоолтой. Нөгөө 100 хэд төрлөө. 130 125 паунд. Манай Экитике ч юм болохоор 90. Экитике ер нь 90-дээ ер нь таараад л юм байна. Яг цалин юм үнэн багтаагүй юм байна. Китик гэхдээ гол нь сэтгэл зүйн амар гоё юм билээ. Китик чи яг тийм дуус яг финишер тэгээд сэтгэл зүйн яг ийм том тоглолт байна уу жижиг тоглолт байна Тийм ямар ч бэргээ байхгүй. тийм яг өөрийнхөө тоглож чаддаг. Манай нүүнээс чи ер нь бэргэж байгаагүй шүү. Тийм. Гэхдээ тий тэгэхэд нөгөө Китикийн гүйцэтгэл нь хамаагүй дээр. Тийм ээ. Төгсөгч. Нүүнээс бол ер нь бас ална л гэж гардаг шүү. Экитике шигшээ нь юу лээ? Одоо Францын шиг дуулагдах гэдэг. За. Дараагийн тоглолт руугаа. Ер нь Францын өмсгөл өмсч аюул тугай гэж. За, Тайнерийн дерби буюу Английн умардын дерби, Шотландын хилийн дерби, хил дээр болдог одоо дерби. Тэгээ энэ нөгөө нэг жишээ нь одоо Манчестер Юнайтед хичнээн форм тааруу байлаа ч гэсэн яг жишээ нь Сититэй юм уу, Челситэй таарахаараа өөдөөс нь алдцдаг шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан Сандерленд хэдийгээр хичнээн доод лигээс дөнгөж орж ирсэн баг байгаа ч гэсэн Ньюкасл хичнээн том байна уу мэн хамаагүй байдаг гинэ. Сандерлендийнхний хувьд бол За энэ юу болж байгаа юм бэ? Сток дотлогч хүний торгон мэдрэмжээр хаалгаа өөрийнхөө хаалгаа мэдчихсэн. Яа ч нөгөө мөрөсөөр байгаа сурчихгүй юу? Яг юм бөмбөгээр Булчингэрийн гарах гэж л байсан. Хамын шоун дээр бөмбөг ирэнгүүт мөрөсөөр байгаа сурцсан. Гарах гэж л байсан. Саяны бөмбөгийг барыг цэвэрлэхгүй өнгөрөөсөн ч гэсэн Хаалж барьж шүү дээ. тий. Ардын Сандерленд төгс баг байгаагүй шүү. Тэгтээ гарах гэж байгаа тэгэж гаргаагүй юм шиг мөрөж байгаа юм. Юм дэмий бөмбөнд хүрэх тийм л. Ингээ нэг тэгэр шүү дээ. Тэ? Босч. Тэр гол ороогүй бол 0-0. энэ чинь 22 дахь минут хүртэл энэ хоёр чинь юм чаалгаагаа цохоо байж за 30 дахь минут хүртэл Ньюкасл цохоо Виса ороод ирсэн шүү дээ. Виса ирсэн. Энэ хоёр чинь Чи 90-д бас сериэд болж явж байгаа юм шүү. хоорондоо бас ч хонзонтой агууд юм бэлээ. Дерби. Баллард. Сандерленд супер нөө. Гоё. Ньюкаслыг хожлоо. Челсиг хожлоо. Арсеналтай тэнцлээ, Ливерпултэй тэнцлээ. тий. Хасамал гол нь энэ Сандерленд чинь хамгаалж тоглохгүй байхгүй. Яг нэг тийм хойшоо суудаг баг биш те. Яг хамгаалтаас одоо энэ боолерт энэ төр хүртэл тоглоог дэмжиж орж ирээ. Ардаа ерөнхийдөө яг энэ тоглоомнуудыг харах юм бол хоёрхан одоо хамгаалагч нь үлдээд бусд нь одоо Гранит Жака энтер дээр хамгаалтаас нэмэгдээд хасамалтанд 4-5 өнгөж тоглоог дэмжиж тоглоод байгаа байхгүй. Тэгээ ер нь бол гоолтой. Дээрэс нь хамгаалт бол энэ боолерт энтер гэдэг нэг тийм муу хамгаалагчд бол биш. Одоо Сандерленд нэг орж ирснийг одоо нэг 20 жил байх нэ. Премьер лигтээ. Байх нэ. Байгаасай. Угасаал байдаг штэ. Байдаг байжгаад нэг унсан чи харин аваа
олон жил байхгүй болсон тий. Тий, сая тэгээд Жишээ нь одоо Стоквол бол бас амар домогт баг биш үү? Байхгүй л байгаа шүү. Норвич ингээл нэг жил орж ирэл нэг жил унаад идэг баг биш шүү. Саяны одоо Сандерланд бол гарааны 11-нд тоглогчтой. Нэг ч англи тоглогч нэрлэлээгүй. Тэр нэг топ 6-гийн аль нь үлээ нэг англи тоглогч нэг их нэрлэлээгүй байдаг нэг зураг яваад идэг шин. Арсенал үлээ. Бараг л яг Сака гарсан бол байгаа. Биш бүр Сакагаас өмнө. Жишээ нь ганцхан Тео Волкоттэй үе байлаа шүү. Тий. Бүр тэр үе. Тэргүй Тео Волкотны сэлгэнээс тэр тоглолтод орохгүй болонгууд. Тийм. 11 өөр улсын тоглогч нэрлэгдэж байлоо. Тэр шиг юм. За энэ одоо ер нь Тео Волкот гараанд гарахгүй бол яг шууд хүн байхгүйсэн юм аа англи тэр үе Арсеналч. Тэгээ чи нөгөө Реже Либрис гэдэг тасалжуулагч нь Франц. Тэгээд бас англиарч бараг тийш амар яг инфлюент ярьдгүй юм байлээ. Тим тасалжуулагч хэрнээ. Тэгээ бас англи тоглогч тэрнгээрээ бас ингэ цөөхөн байж магадгүй. Тэгээд нөгөө Франц интер тоглогчид чинь бас ихтэй шүү дээ. Тий. Сандерланд чинь. Сидор энэ. За Сандерланд Ньюкасл гэсэн энэ дерби Английн Премьер Лигт 9 жилийн дараа болж байгаа. Өмнөх дербинүүдийнх нь үр дүн хүний өөрийн талбайг ялгалгүй харах юм бол Сандерланд 10 тоглолтод хожигдоогүй байна. Ньюкасл эсрэг харин тийм байл. 12 оноос хоошоо ингээл Сент Джеймс Парк чир одоо гэрлийн зэглэлт хүрээлэн ирсэн ч тэр ерөөсөө л Сандерланд заавал унлаа 17 онд унлаа. Тий 16-аас 17 он үл дуусаад унсаа. За тэгсэн энэ хооронд ингээд 10 дараалал хожигдоогүй юм цувралтай. Энийхээ 6-ад нэг клин шит хийцэн байсан. Тийм байна. Тийм байна. 6 клин шит. За тэгээд нөгөө Ньюкасл жоохон хэцүү байсан үе л дээ тий. чаах. Ньюкасл өөрснөө муу байсан биш Өөртөө мөн. нэг үлдэхүү байх уу дээрээ л байсан шүү дээ. Оршихуй дээрээ. За ийм нэг цуврал бол байгаа юм байна. Үүнээс гадна шууд залгуулад мэдээж энэ үлрэл одоо нэвтрүүлгээрээ энэ хүнийг бол 3 дахь онцлох гэж байна. Онцлохгүй байхын арга алга ягаад гэвэл хизээ энэ хүнийг ингэж хожуу насандаа Сандерланд дээрээ гэлцэн гэж хэн санах вэ дээ. Юу гэж байгаа юм бэ чи? Ливеркузен гэлцээг юм уу? Үгүй яг гэхдээ Ливеркузен Сандерланд дээрээ ягаад явуулсан юм бэ те Ливеркузен. За энэ хүн бол одоо ингээд бөмбөг тасалж гээ, довтлогоо эхлүүлж гээ, айлын довтлогоог нурааж гээ, алсын оновчтой дамжуулалт өгч гээ, хаалгаруу зогч гээ, хар ажлыг цагаан ажилтаа нийлүүл бүгдийг ирнэ гэж. За энэ дэр бөмбөг таслаад шууд ингээд одоо хуучин тоглож байсан баг нь энэ жил төрүүлэх гэж байна Англид. Арсенал. Гранит Жакагийн тоглолт бол ерөөсөө Сандерландын нөлөөллийн ийм сайн байгааг Үнэн. гол мотор нь болов. Тийм нодлонгийн Ливеркузны сайн тоглолт чинь бас. Тий, яг л яригчлаа л та. Яг л ярьж. За энэ ярсаа. Туулсан зам. Гранит Жака Премьер Лигт энэ үйлрэл бүх тоглогч нарыг талбай дээр туулсан замаараа тэргүүлж байна. 178-аар нь 2 км замыг талбай дээр туулсан. Бусад хүмүүстэй харьцуулахад бол ер нь бол ингээд ёстой л нэг бүх ажлыг хийж байгааг бол эндээс харж болох байх. За яриараа тэгээд. Одоо нэг сая энэ тоглолтын араас Гранит Жакагийн нэг хит мэп те талбай аль зэгт төлхөө одоо бөмбөг дүрсэн байна, гүйж тогсон байна гэдээ харсаж ерөөсөө л талбайг тэр чигт бүхэлд дүүргэсэн байна. Тэгэхээр энэ тоглолт чинь одоо бөмбөг хүрэхгүй газар гэж алга, очихгүй цэг гэж алга. Тэгээд одоо ерөөсөө багийн яг одоо талбай дээрх тасалжуулагч гэж бол Шаби Алонсо онцлсон байдаг. Тэгээд одоо бол нодлон сонирхогчны лигийн нэг багийг бол тасалжуулж ирсэн шүү дээ. Урьдчилан өөрөө юуны UEFA-гаас тасалжуулж лиценз аваад за тэгээд өнгөрсөн үеэрл бол одоо Германы хөлбөмбөгийн пирамидаар навж үзэх юм бол 6 дугаар лиг гэх юм уу те. Яг сонирхогчны лигийн багийг бол тасалжуулж ирсэн. Тэгээд Алонсо бол өөрөө яг хинтээ Гранит Жакатай нэг байрал дээр тоглолт өгсөн шүү дээ. Энэ 6 номерын байрал дээр тоглолт өгсөн. Тэгээд өөрөө Шакатай ойлголцоод аягүй амархан. Яг юмаа хэлчингүүт ингэж тоглохыг хүсэж байна гэж хэлчингүүт Шака яг талбай дээр гараад тэр имлэр нь багийг нь тэгж тоглож чаддаг. Тэгээсээ 100 ер нь бол Ливеркузен их олон тоглолттой явуулсан. Вирц ч гэдэг юм уу, Фримпонг ч гэдэг юм уу. За тэгээ хаалгачаач гэдэг юм уу ингээд их олон тоглолт явуулсан. Гэхдээ тэдгээр тоглолтоос илүү зүгээр Шакаг явуулсан нь Ливеркузны форм унахад амжилт уруудах гол хүчин зүйл нөхцөл болсон байна гэж байна харагдаад байгаа. Алонсо ч өөрөө Ливерпулээс яваад Ливерпул нэг хэсэг унлав. Тэгсэн шүү Тэ? дээ. Тэ. Одоо нөгөө 5 оны гайхамшиг чинь Алонсо сүүлийн гол хийдэг шүү дээ. Тий, пенальт.
Пенальт алдсан. Стамбулын алдарт аваргуудын лигийн пенальт тий. Сандерланд тэгээд энэ үлрэлт энэ 8 үнэхээр гоё 8 болчихлоо л та. Тэгээд Сандерланд ирнэ гэж шинж төсөөлөв шүү дээ. Тэгээд аваад багийн ахлагч өгч байгаа. Тэгээд яг гоё лидер байж чадж байгаа. Тэгээд хажууд нь Но Садики гэж бас нэг супер залуу байна. Яг Сандерланд Тэр хаанах залуу юм? Конг 2 3 үлрэл дахиад нэг Висач Конг лөө. ийм төвшин тоглолчвол баг дараагийн 80 90 сая 100 сая хүрэх тэр Кайсадогийн хас хамгаалагч бол одоо нөгөө нэг Балеба гэдэг байгаа шүү дээ. Тэрэндээ баг дүүцгээс тоглогч бол гарч ирэх байх. За манайх одоо дахиж тийм цэвэрлэх өндөр үнэтэй авахгүй шүү. Үгүй танах авахгүй. Танах тэр Кайсадо бол тэгэл Үгүй манайх Кайсадогийн дүүгийг авцсан шүү дээ. Эсүгөө гэд. Одоо хэрэггүй шүү. Одоо болоо. Тэгээ танах бол тэрэнд хэрэггүй. Тэгээ бусад багуудтай л жиг нөгөө Юнайтедын сурчлагаа явж байгаа юм тий. Садики гэдэг, тэгээ Лифи гэдэг энэ гурван хас хамгаалагч. Ер нь энэ хөлбөмбөг бол одоо үеийн хөлбөмбөг бол хас хамгаалагч дээр л тулгуурдаг болчихжээ. Ер нь тэгээд нөгөө нэг жишээ нь хөлбөмбөгийн хамгийн том талбай чинь дундлын талбай тийм үстэй. Хоёр захын жигүүр гэдэг бол нарийнхан зай штэ. Тийм үстэй. Энэ дундлын талбайд эсрэг багийг тоглоулахгүй ингээ хана хэрэн болчихлоор нөгөө баг яах вэ? Энэ зайгаар л орж ирэхээс өөр ямар ч тийм зайг болчих жоох. Тэр чинь зөвхөн нарийнхнаар орж ирж байгааг хамгаалах амархан биз дээ. Амархан. Энэ голоор орж ирж байгаа довтлоог хамгаалах хэцүү шүү дээ. Тэгэхээр чинь энэ голдоо ингээд хан хэрэм тавьж гарч та нөгөө баг ер нь нэг бас нэг айдгаа ардаа хийнэ гэдэг юм болчиход шүү дээ. Ингээд бүр томоор хевлээд хэлчмээр үг хэллээ дээ. Садики гэж нэр санаж байгаарэ. Челси Эвертоны 2-1 харьцаатай хожсон. За Фулхэм Бөөрнли 3-2-оор өндөрлөд. Кристал Палас Манчестер Сити 3-1. Тоттенхэм Ноттингемийн талбайд очиж байгаа. Хүүш энэ Арсеналстай харин оноо алдан галцсан шүү дээ. Баларсан шүү. Энэ Арсеналын хожлын гол ч бүр 90 дээр үстэй. 90-ийн нэг. Тийм 3 голын гурвуулынгийн Вулсийг орсон шүү дээ. Арсенал хоёрыг хоёулаа Арсенал гол оруулаагүй хожсон гэдээс. Гэхдээ би ч гэсэн батны хожлог гэж бодсон ч гэсэн бүр аюул болгон галцсан тий. Энэ шөнийн тоглолтууд ч эвгүй байдсан шүү дээ. Астон Вилла Вест Хэм бужигнсан. Тэгсэн чинь өчигдөр шөнө Манчестер Юнайтед Борнмут тэр Олд Траффордын зүлэг нь үлдээ. Шинэ Тоттенхэм дээр ямар хаахын эцгүй голууд орчвоо. Амар цогцолтол өстэй. Тий. Энэ хөрхий үр дүнгийн хараа Тоттенхэм ямар муу ингэж бодож байж магадгүй. Хөрхий Тоттенхэмийнх нэг тийм муу байгаагүй. Тэр голууд нь одоо яхаа тийг болоод Шаулын нэг хөлбөмбөг шиг л. Одоо өстой. Ямар ч аргагүй голууд орсон шүү дээ. Юнайтед Борнмут тэгээд 4-4 8 гол орлоо. 8 өөр төвлөж голлоо. Бурхан минь. 4-4 шүү дээ. Өчтөр харин 3-2-оор Борнмут хожиж явсан чинь зөрүүлээд 2 минутын дотор 2 гол Юнайтед хийгээл бөмбөр болж исэн чинь байдгүй шүү. Борнмут ер нь эхний 45 айгуу сайн тоглол. Гараа айгуу сайтай байхгүй. Сэлгийн орж ирэхээр муудаад идэв. Гэхдээ яг нодлон бас сэлгээ болон боломж юм өстэй. Одоо бүр сулраад идэг байхгүй. Тэгээд гараа нь бол аюултай энийг ч очихоор эхний 45 бол. За хэдүүлээ юу яа. Завсарлаа. Арай ихтлээ ёо. Завсарлаад орж ирэхдээ Германы Бундслиг Францын лигнийг оруулж ирж байгаа. Оо за тэгье. За тэгээд бусад одоо Африкийн цомын тоглолтууд бол Африкийн цомын хэсгийн байдлыг хэдүүлээ бас хараад. За ер нь иймэрхүү гэж хуваагдчихэ гэдэг талаар ярих болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Wuhom, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад сүүлийн буюу 3 дугаар хэсгээр олзээ. Дахь дугаар маань үргэлжилж байна. Төгсгөлийн буюу 3 дахь хэсэг маань эхэлж байна. За 3 дахь хэсгээр Германы Бундслиг сая лигийн тэргүүлэгч, лигийн сүүлд яваа хоёр баг хоорондоо таарсан авч бас сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлж шүү. Майнц чинь одоо 19%-тай бөмбөг эзэмшсэн байсан. Өдөртэй бөмбөг. Тийм байсан шүү нэрээ. Майнц нодлон Баяранд анхны хожиглыг нь амсуулж ирсэн үйлрэлийн. Яг бас л 12 сарын 10-даар бараг л яг энэ тойрог дээр илүү дээ. Тэгэхээр ер нь Германы Бундслигийн хуваарай зохиохтой өөрчлөлтгүй гэсэн үг. Мэдгүй энэ жил одоо бас яагаад ингэ таарсан юм бол тэгээд тэр тоглолтод одоо Майнцын Солонгос хагас хамгаалагч EJ Sun
дубль төлөвлөж исэн. Тий. Тий, энэ тоглолтод бас EJ-сэн гоолцсон л байлээ. За. Баярныг харахаараа л юу хөдлөөд идэв юм шүү. Бүр нэг өөрийгөө харуулж гэж бодсон юм шүү те. Allianz Arena стен чинь тэгээ. 1-1 байж байгаад 2-1 болсон тэргүүл энэ байна. Union Berlin-тэй нэг тэнцлээ, Mainz-тай нэг тэнцлээ тий. Тэглээ. Энэ чинь яг хожигдох тунд өгсөн шүү яа. 2-1 болчиход. За EJ-сэн Энэ Солонгос Японууд ерөөсөө Европоор битүү байна. Германаар бол бүр битүү шүү дээ. Гэхдээ Японууд тэр Celtic гэрээстэй бүр Celtic ч ер нь бол эзэлсэн шүү дээ тий. За ингээд болж исэн хамгаалтыг ингэж суураад Кейнийг унаачиж. Хэвээ шаардлагагүй юм чам та. Тэгээ Кенч одоо юу гэж алдах вэ? Тэр цаатлын болон дээ одоо тав хар. Наатлах шүү дээ. Ог аль руу ч хийсэг олоод байсан. За ингээд сургуулийн цохилтоор гол хийж 2-2 болгон тэнцүүлсэн. Энэ үнийг гол одоо хийд болчих. Өөст замаа алдсан. Хааланд нэрээ сая дубль хийгээд бас супер. Кен 92 оных тий. За 14-р тойрог Union Berlin сюрприз Барсаар Лайпциг хоцсон. Wolfsburg хоцсон, Франкфурт хоцлоо, Хамбургийн хоцлын зураг зогслоо, Сан Паулийн хоцсон, Leverkusen Кёлн гэж одоо. Манай Яма Хоёр энэ Дортмунд уг Райн мөр нэлээд хожижсэн улаан авцсан шүү. Дортмунд Тий. Улаан авцсан. Тэгээд Фрайбург 1-1 болцсон тий. Штутгарт харин Вердер Бремен харин ста Вердер ч нэг тийм санаа. Гэхдээ энэ тоглолтын үзээгүй яг юу болсон юм бол яагаад дөрөвтэйг? тий яг Штутгарт ч ер нь яг сайн л байгаа л дөө. Тий, гэхдээ бас Вердер талбай дээр ингэж бас ингэвэргүй тий. За Нэг харнаа яах гэж. саяны тэр тоглолтын дээр Mainz-ийн хаалгач 8 сейв хийсэн байх шүү. Ер нь бол багтаа нэг оног тэр хүмүүл авчирсан байна. Сэлгээний ялгач тэр. Тийм гэсэн. Тий. Байна гэж хэлэхэд бол нэх холуур зүрхгүй бах. Хин Harry Kane ч нөгөө хідэн гол оруулсан Тоттенхэм байхад нь харьцуулсан нөгөө голын босхыг харсан чинь тоглолт нь бүр хамаагүй цөөхөн байж байгаа дүр зураг харагдсан шүү. 14 тоглолтод 18 гол оруулсан биш тийм. Өнөөдөр одоо энэ лигтэй шүү дээ. Үнслэгтэй. Тэгээ Европын топ 5-д бол Хааланд аруулсан 17 гол. 16 тоглолтод 17 гол. Премьер лигт. Аргуудын лиг чи Хааланд 6 тоглолт 6 гол. Кейн 6 тоглолтод 5 гол. Яг аргуудын лигийг харьцуулах нь бол яг адилхан голтой юм шиг. Ер нь бол зузаа холбол Энэ хоёр дээр Мбаппе орж ирэл явах тий. Кенийг ер нь Английнхаа багуудад өгөхгүй гэсэн үү Тотнем? Тэгэх байх. Тийм бах уу. Анх явахт нь Тэ. Ер нь бараг тэгсэн баг. Тэгээгүү бол одоо жишээ нь Манчестер Юнайтед, Ливерпул энэ авчичвал тий. Бас авал бас өдөд босоо өстэй. Тийм шүү дээ. 150 үгийг Кейд өгч гэсэн ч өгөхгүй шүү. Би бол тэгж л бодож байна. Тэгэл гадагш явсан баг тий. Тэгэл гадагш. Угаасаа тэгээд гадагш ямаарч явсан баг. Цом авах, гол нь цом авах баг руу өөрөө явмаар байсан бах уу. Баер Мюнхен рүү. Одоо буцаж Англитай их болоо. Юу? Одоо Барса авах гэдэг нэгчлээ. Тийм бил. Гэтэ Барса дийлэхгүй бах уу нэ. Цалинг нь Цалингийн хэцүү. санхүүгийн асуудал хэцүү. За Франц лиг хүсэн хүлээсэн ихэр ах маань Франц лиг хязгаарах юм байна. Манай Марсей мөш Ленс тэргүүлж байгаа шүү дээ. Тийм бай. Франц лигийг. Одоо тэгэл 100 тоноолно шүү. За энэ бол Монако гэдэг том багтай тоглож байгаамаа. Монако бол үнэхээр хэцүү. За Монакод бол бидний танил гэх юм бол манай хэн байгаа? Галон байгаа. Погба. Тийм. Погба гэхдээ сэлгэнээс л те. Гараа мараа. Зарим тоглолтын дээр бүр гарахгүй энэ байгаа. Энэ Велодромыг хоёр тал нь дөрөв болно нь онгорхоо байдаг байсан чи би сүүлд битүүлсэн байлаа шүү. Тийм тэгээ нэр мэрээ өөрчлөлтсөн шүү дээ. Велодром биш болцсон шүү дээ. Юу болцсон юм? Юу лээ нэг өөр нэртэй болцсон. За эн чин гол орсныг нь бол тооцоогүй. Тооцоогүй. Тэгээ энэ маш хэцүү багтай тоглосон. Отто. Энэ жилээс юу яатсан? 18 энэ жил жоохоо өнгөрсөн үлрэлээс 18 багтаа болцсон чинь одоо тоглолтууд нэг нэгтгэхийн орой морой болдог ус тоглолтууд бол болов. Тийм манай тэгээд Марсель ч одоо жишээ нь павар мавар байгаа шүү дээ. Тэгээ сэлгэн цугаад байгаа л да тэгтээ. Сэл ер нь гой бүрэлдэхүүнтэй байгаа Тий тэгээд хин нөө Виава. тий. Виава. Нэг Бразил давтчих юм блэ? Пашао. Хашаа. Тий. Фенордын голын машин чи ирээд энэ чи зүгээр үүргийн тоглож болсон ш. Гол нь энэ манай
Greenwood өнөөгч. Ногоомод Обамаян Greenwood. Энэ бол маш хэцүү багтай тоглоод ингэж байгаа. Тэрнээс зүгээр Францынхаа жижиг баг дээр бол манай хүн иймэрхүү үзүүлбэрийг дөрвийг энэ үзүүлбэр. Шууд хийн. Баруун зүүн дандаа холоос. Дандаа мушгина. Дандаа ирэн болон. Аймаар. Тэгээ хэрвээ хаалгач хаагаад ойх юм бол обо байгаа. Обо нэмээ. Обо гэхдээ тэр үсмүс ямар өрмөцсөн бэ те. Обо нөгөө сойлтын эргэсээр байгаа шүү дээ. Сольт эргэсээр. Эргээд байгаа шүү дээ. Одоо чи хэдтэй болцсон бэ? 37. 37 юу? Саяхан л нэг юм байсан гэж те. Нэг юм хөхт. Намайг жоохон багтлаар жижигсэн. Нас нь 37 юм уу? 37. Харин сая аврагуудын лиг дээр Бараг таньцаачсан юм шиг тах. Өө бохоо. аврагуудын лиг дээр гол хийгээд яг нь харсан чинь 7 голд аврагуудын лигт шууд оролцсон байгаа юм. Зөвхөн энэ үйлрэл. Тэгээд хэдэн ч 4 гол илүү 3 голын дамжуулалттай явж байгаа гэд байсан шүү. Энэ үйлрэл Роберто де Зерби мэдээж Марселийн засгалжуулагч хийж байгаа. 2025 онд түүний баг 56 голыг оруулсан. Энэ бол өөрсдийнх нь клубын түүхэнд 3-т орж ирэхээр ийм өндөр голын тоо юм байна. Ямар тач Марселийн тоглолт бол гоолгүй байх тохиолдол их ховор байгаа. Ховор байгаа юм байна. Ер нь Францд гоолгүй байх ер нь тоглолтууд ховор шүү. За Зерби бас гоё юм а тий. Зерби яваад тий. Шууд таахаар Дезербиг авсан шүү. Хинэ Грэмпот. За шууд үр дүн хүслэгтэй байдлыг хамтдаа шалгая. Анж Нант гэж чи одоо уг нь бас том баг штэ. байсан. Тий. Тий. Энэ жил чирэнд ажуу шаравцтай. Тэгтэл Анжед ийм боллоо. За Рен хоцсон PSG Мец бол одоо 20 байгаа баг штэ. PSG-тэй 3-2 амар уу. Тий. Хамгийн сүүлд байгаа штэ. Энэ Paris FC-г хараад байдаг байдгүй. Жон гайгүй тоглож яснаа яваа болчлаа. Тэглээ. За Лион нэг тэгэр очсон байна. Лил Осерийн тоглолтод 7 гол орсон байна. Лиг тэргүүлж байгаа Ленс 2 тэгэр Нийт цаг 2 дэгчлээ. охин баг Лорентой гол хийж чадсангүй. Марсель нэг тэгэр Монако хоцсон. Тий. Тэгээ одоо энэ хин Лион ч нөгөө Nottingham Forest энэ хоёр чинь нэг эзэнтэй багууд болсон штэ. Юу? Лион Кристал Палас. Кристал Палас. Тийм байна. Нотон гейм ч нөө юутай шүү. Маа нөгөө Грек чинь. Тий. Олимпиакс. Тий. Холж байна. Страсбург ч юм бол танаа залуучдын баг. Манай охин баг. За хүслэгтэй байдал Ланс 37 оноотой тэргүүлж байна. PSG 36, ард нь бол их л ойрхон яваа. Марсель 3-т явна. Эхний 3 Оливе Жирүүгийн Лил ард явж штэ. Эвгүй байгаа. 32 оноотой. 32. За Лион, Рен, Страсбург, Тулуз, Монако дээгүүр явжсэн чинь тэгээд хойно үлдчихлээ, хоцроод үлдчихлээ. За лиг 1-ийн өрсөлдөөн бол ихтэй бас жоохон сэргэж шүү те. Бага. Нодлон нэг Бүнцлигт Дортмунд тэр хавцаа явж ирсэн сүүл рүүгээ дайраад аврагуудын лиг ирэх авцсан шүү. Ленс төрүүлнэ гэж байх уу? Байхгүй. Ер нь бол яг байхгүй. Тийм хайр байхгүй. Байхгүй. Тэгвэл Ленс бол энэ чинь одоо энэ байдлаараа аврагуудын лиг ирэхээр баталгаажуулж байгаа байхгүй юу ер нь. Тэр жил Жирүү нэг тодорч гарч ирж байгаа юу вэ? Монпеле 2012 он. Монпеле чинь тэр доор хойдлын хэд байгаа. Монпеле доод лиг рүү унчаагүй. Онцлоо Унцсан баха. Тэр үдирэл бол одоо Монпеле чинь яг л одоо юу өстэй? Лестер өстэй те? Тий. Францын лиг 1-ийн Лестерийн төвөглөөр бүтээсэн шүү дээ. Марун Шамах чинь альнаас гарч ирлээ. Бордогоос. Хин Азар чинь Лилээс гарч ирсэн. Тий. Одоо нөгөө Дортмундын довтлогч Ренес Юу хин? Гераси. За ер нь бол Франц лиг бол ийм байдалтай үргэлжилж байна. Гэхдээ улирал бол талтаа орох төгчгсөн байгаа үед энэ үед тэр нэг Лил нэг төрүүлэхдээ яг ингээл ард нь PSG байгаад байсан. Гэхдээ өөрөөсөө хожоол байсан. Тэгсэр гад Лил нэг төрүүлсэн одоо би тэгэл Лион 7 жил дараалал нь төрүүлж исэн үе байгаа шүү дээ. байгаа. Тэр бол ноёлонгуй л дээ те. За Италийн Serie A лиг рүү онцтой шилж. Италийн Serie A лигт сарын шилдэг Massimiliano Allegri. Сарын шил сайн байсан тий. Сая өрсөн 11 сард бол харин тийм Милан нэг тийм доктортой тоглоод эхэлсэн. Модрич байна. Сүүлийн хэдэн жил Милан докторгүй шүү дээ. Тийм шүү. Тасалжуулагч нь ч одоо хийдэж сайлагдав доо. Serie A-гийн өвлийн бөмбөгийн өнгө нь их гоё байгаас тий. Тий.
Цас нь орохгүй байх чинь тэгэл улаан бөмбөгтэй байхад. Цас орж магадгүй гэдээ улаан бөмбөг гаргаж ирээд тавьчаад дим үү яа. Рабио. Манай Марселд байжгаад үнгүй явцсан. Тэгсэн. Баггүй хэрнээ шгшээдээ тоглоодсон шүү дээ. Тийм. Сайн төвийн ахсуудын нэг шүү. Гоё шүү дээ. Рабио гоё шүү. Давид Бартисаги гэж Итали залуу гол хийсэн. Ер нь Ювентус их сайн тогсон доо Рабио. Тэгээд Марселд сайн тоглосон. Тэгээд ер нь Аллегри бараг дуудсан. За нөгөө залуу ч бүр дубль хийж байгаа юм. Хоёрдугаар хагас эхлээд. Тэгсэн ингэж шүү. 19 нас 350 хоногтой юм байна. Энэ залуу. Serie A лигт Милан клубын төлөө гол хийсэн Пауло Мальдинигаас хойш хамгийн залуу тоглогч юм. Тэгээ Пауло Мальдинигаас хойш хамгийн залуу гэхэр ч одоо юу юм бэ? Пацо тэгээ хэдтэй хийсэн. Хамгаалагч. Ёо. Тэрийг хэлэх юм. Тийм ээ. Хамгийн залуу хамгаалагч. Тэгээ Пауло Мальдинигийн 19 настай үе гэсэн чинь 1988 он гэж шүү. Тийм нөгөө Берлиний ханч дураагүй байсан. Алдарт Милан шүү те. Энэ залуу ихтэй Карло Анчелотти тоглож одоо явлаа. болохоор залуу байна уу? Маркетинг гэдэг ашиглахаар царайдаг залуу. За бас нэг одоо хавар ирээд зингэл яг талан дээр оруулах юм болоо. Давид Бартисаги гэдэг. Нэрийг нь тогтоогоод аваарай. Энэ бол дараагийн Пауло Мальдини. Үнэс нэлжтэй. За болоо. Ер нь Итали хамгаалагч болчиход байгаа шүү. Тий. Гэтэ бүр төвийн хамгаалагч юм уу? Жигүүр их юм уу? Төвл юм шиг байлаа. Төв. Жигүүр дээр бол яг хаа Димарко дээр байгаа шүү дээ. Гэтэ нөгөө талд хүн олмоор байгаа. Манай хин өгшөрчтэй. Баруун дээр. Лоренцо юу? Лоренцо өгшөрөд. Лоренцо өгшсөн. За 15 дугаар тойрог байлаа. 15 дугаар тойрогт Рома өчигдөр шин Комог нэг тгий харьцаатай хожсон. За Комо нэг жоохон суух маяг орж байна. За юу? Манай Лацио 9 л шүү дээ. Энэ Пармаг Ямар гол багтай тойрог вэ? 2 улаан авчих шүү дээ. Ширүүн гаргаж. Давид Бартисаги чинь юу юм шүү? Зүүн юм шүү. Зүү юм аа. Зүүн юм. Тэгээ 2 улаан аваад тэгээ 9 лээ байхдаа Пармаг очтий. Нэг сөргөө ийдийн да. Наслин гэдэг нэг Тий. залуу нөгөө яаж зүгээр явах вэ? Заканы маань бол манай Заканы өөрөө Жигийн орсон. Багийнхлагч өөрөө. Араас нас нэг Томо Баш тийм баашиж улаан авсан байна. Рома ч урьдчинд Комог хожсон уу? Тэгсэн байна. Ювентус харин Болониог нэг тэгдтий. Сонин тий. Болонио ч бас талбай дээр аа. За манай Наполи угаасаа тогтуургүй байна өө. Наполи зүгээр энэ жил аврагуудын лиг ирэхээ авчвал тэгээд болчихоо. 28 дотроо байгаа хөө. 5 тоглолт нь нэг тэгээр дууссан шүү дээ. Их гол багтай тойрог үрсэн энэ амралт өдрөөр болжээ. За Испаний Ла Лиг за цагаараа тий. Испаний Ла Лигийн үр дүн байгаа. Үр дүн гэдүүлээ шалгая. За Осасуна Барселонагийн тоглолт 2 тэгээр өндөрлсөн. Испаниг барьцгүй болчиход байгаа. Атлетико Сосидадыга Жирона. за тэр нэг тийм болцсон шүү. Тэр одоо сюрпризд орно гэж юу? Жирона ч одоо бараг таарлцсан болгондоо тавиулж байгаа байсан. Тэгснэг бол Жиронагаас үл айдас шүү. Тэгснээс Сосидадын талбайд нь шууд тий. Состад ч тэгээд тэр доороос нэг жаахан чаас мацж явсан чинь өснө гацчлаа. Барьцгүй тий. За Испаньол Хитафыг хоцсон байна. Реал Мадрид ч одоо арай гэж хоцсон гэдэг байгаа үстэй. Алавизиг. Азаро. Ер нь бол Алавес өөрсдөө нэг гол хийгээд тэр нь отон болоод 2-2 болчихсон гэдэг дараач. 2-2 болсон чинь тэр нэг баар үзээд тооцсон. За Барса хоцсон. За тэгээд өчигдөр шөнө Райо Реал Бетис гэж 2 уяаваг би нэг уяад гол хийсэн. Тэгтэр өндөрлсөн. Леванте Реалын тоглолт болохоор тэр нэг юунаас мороноос болчихоо яаж ч хойшлогдсон. Бусад тоглолтууд бол ингээд болоод дуусчээ. Битис ч харин ч уяа хаа болчиход байгаа шүү. Бас тийм ээ. Антоныг ирснээс очиж одоо бас арай бас тий үзүүштэй болчиход байгаа шүү. За Африкийн цомын хэсгийн байд онолтуудыг хэлүүлээ. Хамтдаа хараад одоо нэвтрүүлгийн төгсгөл дээр харчаа. Африкийн цом 1-р сарын 22-нд Улаанбаатарын цагаар 22-нд шилжих шөнөөс эхэлж байгаа. За Марокко улсад зохион байгуулагдана. Марокко зохион байгуулагч АС-ийн тэргүүн баг, тэгээ Мали, Замби, Коморос гэж арлын улс орсон байна. Комори арлууд. Би хэсэгт бол Египт, Өмнөд Африк, Ангол, Зимбабве, Роберт Мугабегийн
Зимбабве орсон. За ерөнхийлөгчөөр нэлээд яаж юм. нэгээр Аль дээр үнийг нэгээр Тунис, Уганда, Танзан гэсэн багууд орсон байна. Нэг 3 хэсгээс сайхан жиг тоо. чигд тарсан байна. Арай жоох аюултай хэсэг гэвэл B хэсэг юм уу та. За эдгээр чинь бас юу яасан? 24 улс оруулдаг болоод тэгээд аль улсад нөгөө өргөргийнхаа хойдолтой хийвэл тэр үеэр өмнөд талдаа хийвэл тэр үеэр гэдэг юм. Хугацаа нь өөр болцсон л. Тэгээ 23 онд л 100 болж ирсэн шүү дээ. Тэгээд энэ жил болохоор буцаад өвлийнхээ өрөө орчих байна. Тэгээд аваргуудын лиг нь нөгөө 7-8 дугаар тойрог гаргаад ирсэн чинь хуваарийн хувьд бол нэлээд конфликттэй байгаа. Африк гээд яг нэг тип байгаад байгаа боловч яг үндэ цөлөөс хоошхууд нь арабууд, цөлийн урагшаанууд нь яг жинхэнэ одоо Африк хүмүүс байгаа шүү дээ. За, Сенегал, Арчилсан Конго гэсэн чанга хэсэг байна. Тэр дундаас Бенин, Ботсван хоёрын аль одоо цогтой золбоотой нь бол 3-аар дараагийн шат руу шүгэ 16. Арчилсан Конго тэр Арчилсан Конго. Сенегалд яраас. За, Алжир, Буркина Фасо, Экваторын гивнэ. Сенегалч бас үзэн үстэй. Манай байгаа үстэй. Манай байгаа шүү дээ. Майкл Джексон байгаа үстэй. Чи юу ярьж байгаа? Эвертны нөгөө хин байгаа үстэй. Байлгүй тийм. Гээ. Бишээ нөгөө Хин нөгөө хагас нь. За, санаж байгаарай. Индая байгаа шүү дээ. Индия юу? Тий. Котдивуар, Камерун, Габон, Мозамбик гэсэн бас чанга хэсэг байна. Котдивуар, Камерун бол магадлал өндөр. Габонд бол Нэг дорын 3 таарсан ба шүү дээ. Котдивуар, Камерун, Габон 3-чтой баг хил залгаж байгаа 3 биз дээ. за тийм баг шүү нэрээ. Яг тэр нөгөө ингээд хатаадаг бол Тэр болонд байж байгаа шүү дээ. За энэ дундаас Буркина Фасо тэр жил хүрэл медаль авч ирсэн юм санаж байна. Экваторын гивнээ бол Ламин Ямалын эцэг өвгдийн нутаг байж байгаа жишээтэй. энэ Ган ханаага. Ган байгаа хоо. Ган байхгүй. Байхгүй. Тийм үү. Семенооч тэгээ явахгүй мó? Семеньо явахгүй юм шүү дээ. За би дахиад шалгаатгая. Семеньо явахгүй юм байна. Хин явахгүй юм байна. Тоттенхэмийн Кудүсэд чинь Ган үстэй. Явахгүй. Ган ороогүйгээ шуугаадсан санагдах юм. Тий. Би тэрийг санаад байна. Тийм. Манай Челси чи үеийн үед Африк тоглогчтой байдгсан. Байхгүй шүү дээ одоо. Одоо байхгүй. Нэр нэг ч Юусоо байхгүй шүү дээ. Нэг байгаа нь тэр юунд яваа? Баерн зээлэр байгаа. Буцааж ирэх юм уу? Энэ Ирэх бах уу? алсыг их харсан бодлого байна уу? Өвөл нөгөө Африкч нь. Манай Челсигийн фэнүүд ингэж байна. Нөгөө шин Делапи чи орон тэр Жексон чи хамаагүй дээр юм шүү гэдэг. За ер нь бол Тэгж бичээд байна. яг арай бас Манай Делап чи Америк хөлбөмбөг тоглох гээд байна. эрт явцсан л та. Ерөөсө хүн очиж мөргөж бариад өөрөө гэмтээд ерөөсө Цааш нөгөө Ипсвичэд Яг хоо ер нь уяатна л та. Джексон ч. Илүү олон тал тоглолт. тэгээ пас өгнө. Өгнө. Боломж үүснэ. Тий. Болохгүй жигүүрт гарчна. Тий. Манай Делап бол хүчээр хийх гэж байна ер нь. яг нэг тиймэрхүү довтлогч Нэг бол хүн гэмтэх гээд эсвэл өөр сая өөрөө гэмтсэн шүү дээ. Тийм. Делап чинь. Тиймэрхүү довтлогч байхад зүгээр л дээ. Бас нэг дайчин тий. Юу яасан бэ? Гэтэ гарааны довтлогч ч юм бол биш ээ. Дилав. Тэгээд Урдсан шит нь Ган ороод Ангол 14 оноотой, Судан 8 оноотой, Нижер гэдэг шүү дээ. Нижер 7 оноотой, Ган 3 оноотой. Хожил байхгүй. Тийм. Гаангүй наадам үзэн гэж юу байсан. шүгийн 8 хүрсэн ганц багш Африкаас. Марокко. Шүгэн дүү. Марокко гэж би одоо арабууд гэж бодоод байгаа шүү. Бас Гэхдээ Мароккоч одоо баг Европ юм биш үү? Испани юм биш үү? Бараг Францаар л явж идэм билээ шүү дээ. Мароккоос ч амар их ирээвэр л явж идэм билээ шүү дээ. За нэвтрүүлгээ өндөрлүүлээ. Энэ 7 хоногийн тухайд 7 хоногийн дундуур лигийн цомын шүгийн 8 тоглолтууд Байгаа. 3 нь байгаа. Нэг нь болохоор эх 7 хоногт Палас Арсеналын тоглолт эх 7 хоногт. Тий. Хин лигийн цом тий. Лигийн цом ч болохоор Челси чи гайгүй ч юу авах вэ? Кардифтэй. Тий. Кардиф доотлогийн багтаа бол. Тэгээд Ньюкасл хоёрын хожинтой. Хожчих юм бол финал. За тэгээд амралтын үед Нөгөө тал дээр Сити мэд Арсенал мэрсэн байгаа. Нөгөө тал руу гарцсан тий. Тий. За боксинг дээр өрт чинь доо одоо. Манай талд одоо хамгийн товонд одоо пул хэмэнтрэл юм уу да. одоо хагасаа Челси Ньюкаслын талбайд ирэх нь байна. За онцлог тоглолт үлээ. Хагасааныхаа шөнө Тоттенхэм Ливерпул гэсэн тоглолт хүлээж байна. Он гараад 1 сарын 10-11-нд FA Cup-ын тоглолтууд болно. Тийм. Тэгээд манай Манчестер Юнайтед Брайтон суулцсан шүү дээ. Тэгсээ. Тэр тоглолтууд FA Cup нэрээ он гараад PSN-ээр шууд дамжуулагдаж эхэлнэ. За тийм мэдээлэлүүд бол байгаа шүү. Тэгээд Манайх Чарлтонтой
Яадаг. Челсигээд бас мэдх юм байна. Лигийн цом юу Челсиг бол яг сайн мэдх юм. Одоо Cardiff-ыг хожоол ер нь бол лигийн цомдоо бол шууд финал ингэ шүү дээ, тий. За, өндөрлөг цаг хитрчих гээд байна. Та гуртаа маш их баярлалаа. Өнөөдөр хамтаас үзэгчдээ ч гэсэн маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Wuhom, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Эх 7 хоногт энэ цагтаа шинэ дугаараараа эргээд уулзах болно үзэгчдээ баярлалаа.